За саний юу байна? Надаас 50 дөө. Үгүй ээ, над монголчин юу UB марафон энэ төр болоод бүр гоё юм шүү. Тэгсэн сүүлийн үед бас яг дулаараа гадуур цэцэг навч дэлгэрээд бас гоё л тийм. Харин гоё юм. Энд ч гэсэн амар гоё юм. Өчтөг гараад алхсан чинь Солонгос амар их юм сарнаан ботмод айгүй их талтай юм Мгм. байна. Тэгээ тэр сарнаанууд нь дэлгэрээд өрөнгөөнгөө сарнаан донд л алхаад байна. Мгм. Тэр өчтөр Энүүгээр Инстаграмд орсон чинь одоохондоо зүгээр. бас тийм тайлдаг бол эхлээгүй л ахдаг байна. Гэтэ яг ч л айгүй ногоолтой болчихсон. Ногоон байгаа юм шигтэй болчихсон. Таалагдчих юм дөө. Харин намайг яг Монголоос яг ирэхийн өмнөхөн гоё ногоорч эхэлж исэн. Гоё моднууд Мм. дахиад гоё эс. Ер нь тийм цэцэгт моднууд хоттой их тариул айгу гоё юм байна. Амар гоё юм штэ энэ чинь. Яг ингээд хоёр талаар битүү сарнаа ургацсан. Тэгээ Солонгос бас нөгөө нэг сарнаа фестивалууд амар их болоод энэ тэнд сарнаанууд нь дэлгэрээд байгаа болохоор ер нь их тийм сарнаан донд л байна энд Мгм. идэхэд. Өчтөр Инстаграмд орсон чинь бүх найзууд маань гүйсэн байна. Бараг ихэнх нь. Чи гүйсэн үү? Би үгүй. Би би ерөөсөө энэ камерын юм байхгүй тээ. Өчигдөр гэрээсээ гарсан юм уу? Би юу уулын гарсан. Гэтэ юу байсан? Айгу халуун байсан. Бүр амар халуун. Би явж чадахгүй. Гой далайхан болчихоо тий. Гэтэ ингээд нөгөө монголчууд айгу хуурай халуун штэ. Мм. Агаар нь айгу хуурай болчихсон. Тэнгүүд ингээд гадуур явангууд бүр байнгын юм ууж хоолоогоо хийхгүй бол явж чадахгүй. Тэр нь надад айгу зүгтэй. Япон солонгос ч юм бол яг нэг юм далайн чиглэг уур амьсгалтай болохоор ингээ яг гоё болоод идэг штэ. Тий. Би бас юу яасан? Тэр чинь 5 сарын эхний 7 хоногт нэг бүр амар хасан штэ 28 хэмж хөглөө. Тэгэд яг Монгол байсан бохгүй юу? Мгм. Тэгээ гадуур ажил амжилтад явсан. Бүр яг шатаж өгөхгүй. Бараг ингээл амхраа газар болгон руугаа орж явсан заяа. Алхаж явсныг хэлэхгүй. Тэгээ би бүр хүүшээ 5 сард Улаанбаатарт наршиж өгөх нь гэж байх уу гэдгсэн чинь хүмүүс байна. Тэгээ би яг Амар Японоос ирсний дараа солонгос. Монголын халууныг бас амар мэдэрсэн. Тэгээ Япондоо харьцуулахад яг хуурай халуун байсан нь бол бүр аюу хэцүү байсан. Ингээд яг хамаг арт тал байнгын ингээд хоолоо буурахтай. Надад бол тийм. Тэгээд Одоо ч юу юм гэсэн бэ яг лээ тийм те. гэрээ. Нар амар хурц учраас заавал нарны шил энэ төр зөөхгүй бол юм хурц нартай. За тэгээд одоо ер нь гадаа гой дулаарад гэтээ зүүн халуунд орой амар гоё. Яг нард тэр нэг даргаж байгаа үед Ахаа. гадаа алхахч гоё шүү. Энд тэгээд амар санаа айгүй хурдан харахгүй болж байна. Барыг 8 өнгөрөөгөө л харахгүй болчих юм гэсэн үү. Тэнд харин нэг юус болох чийж гэгэттэй байгаад байгаа нэг юу вэ? Харин тийм. Гоё штэ. Би тэр нь амар дуртай штэ. Монгол тэгээд амар гоё орой нарж яргадаг. Тэгээ тийм учраас монголчуудын амьдрал айгу орой эхэлдэг. Энд чинь бараг 5 4 гээл үүсээ гал бараг амар гэгт болчих жоолох хүмүүс ялцчихгүй. Тэр нартайгаал одоо ойролцоо амьдрал юм ихтэй болт юм байна гэж бодсон. Монголд чинь тэгээд нар нь амар орой жаргадаг болохоор ер нь орой Энэ байдаг нөгөө шүү тий. нарны орой жаргадаг болдог. Миний хүүхэдтэй найзууд айгүй дургуйс. Ягаад тэр хүүхэд нь нар аж яхад би унтахгүй гэж орой унтахаарч. Хөөе нэрээ яг хүүхдээ орой унтуулна гэдэг чинь амар хэцүү. Тэгээ гэгитэж чад унтуулна гэдэг бүр хэцүү заяа. Харин тий. Тэр бүр яг үнэн шүү. Тийм Гой өнөө талбай. одоо миний байр чинь яг сургууль руу хатсан цонхтой ахгүй юу? За. Тэгээд өглөө тэгээ яг өдөр нэг цагийн үед хичээл талдаг үеэр тэгээ орой нэг 5 6-гийн үед хичээл талдаг үеэр амар дуу чимээтэй. Тэг ингээд хүүхдийн хашгираа бол заах тий хүүхдүүдийн нэг чинь байж л ингээд нөгөө нэг хүүхдүүдээ машинаар хүргэж авдаг эцэг эхчүүд гэсэн машины дуу сигнал сүлжрээний дуу бүр амар хэцүү. Тийм дээ. Яг энэ замын чимээл нэлээд стресстэй юм шиг. Тэгээд нэг орой ингээ унтчих нэг юм. Машины тохиолдол тавьсан машины чимээ бүр амар ядаргаатай сонсогддог. Тэрийг одоо байж болтгоо юм бах та. Хөөе. Над гайгүй заяа. Би өнөөдөр ялааны чимээгээ тэрээс бүр оо. Яа, ялааны чимээ амар муухай тий. Тэгээд би эхлээд
хичээд байдаг байхгүй юу? Бүр хөвчөд тасаатай өрөөнд өмсөж тэгсэн тэгээд за 30 минут болсон бахаа гэж мэдгүй байна. Ямар ч юм тэг цаал тэгээд босоод нэг жижигэн цаас хуйлаад нөгөө ядаагаа хайгаад байна. Бүр дугаархаа алсан санаа өмнөх нь. Тэгээ яг чамайг унтахаа буцаа хэлтгэхээр дахиад дүрмэж эхэлдэг. Ялаа шумуулнаад яг тэгдэгтэй ёо. Йой. Гэтэ би бас яг өнөөдөр бодож ирсэн. Энд манайд бас жижигэн жижиг ялаанууд гараад эхэлчих. Тэгээ шууд ингээ гараараа барьж мэрээ заяа. Солонгосын ялаанууд их тийм хөдөлчөөс айгу удаан нисдэг. Би гараараа барьж ингэхдээ цохороо гаргаж хаяад иргээ бодлоо. Монгол бид нар ч юм уу Йой. нэг нь ялааны алаар барьсан, нэг нь ингээ цаас хуйлаад бүр араас нь бөөнөрөө гүгээд баадгүй. Айгу хортой ялаатай шүү. Ялаа гэснээр солонгос шумуулнууд нь хэр том бэ? Амар шүү. Яа одоо яана шумуулны ялаад хэлчихтэй бүр амар. Юу шумуулнууд нь амар хүчтэй юу? Айгу хүчтэй гэдэг чи гэсэн үг лээ. Ингээд би Японд хахад ингээд тоон балкон маань хүртэл ингээд юутай таахгүй нэг шумуулны тортой байсан байхгүй ялгаа шумуулны тортой. Тэнгүүд нөгөө шумуул нь бүр тэр торыг ингээд нэг цоо хатгаад ороод ирсэн байдаг гэсэн шүү. Тийм тий. Амар хүчтэй. Тэгээ хүчтэй юу гэдэг нь тэрийг асууж байгаа царай маань. Би бодсооч хүчтэй гэхээр зарим ингээд л амар улаал бүр амар том хатсан байдаг шүү дээ. Тэрийг айгу хүчтэй ялгаанаа тэгж хатсан юм аа гэж бодлоо. Тэгвэл ялаанасаа биш. Окей, ялаа гинэ шумуулнасаа биш зүгээр нөгөө хүний өөрийнх нь онцлогоос болоод зарим нь ингээд амар том хардаад улаацдаг, зарим хүмүүс болохоор ингээд жижигхэн байгаад байт юм билээ шүү дээ, тий. Тийм үү. Би тэгээ шумуул нь хэр томоос болдог гэж бодоод байдаг. Юу вэ? Би нэрээ шумуул гэсэнсээ ямар хүнийг шумуул хаддаггүй талбайд би түрүү хэд нэг юм мэдсэн. Ингээд найзтайгаа тэрч явдаг байхгүй юу? Тэгвэл би ганцаараа шумууланд хадуулаагүй гэснээрээ. Оо тэгээд nice. гайхаад ямар сони ингээд гайхаад өнгөрсөн дараа нь зураг харчихсан чи би ингээд дан цав цагаан хувцастай байсан байгаа байхгүй юу? Манайхан бүр намайг чи хөдөө гадаа явах чи цагаан хувцастай ахтай өмнөд нь хүртэл цагаан багтаа гэдэг ингээд намайг шоододсон байхгүй юу? Тэгсэн чинь шумуулчин тийм цагаан цайвар өнгөтэй юмнаас ер нь дайждсан байна л та. Оо тийм үү. Тэгээд би ганцаараа бүр шумууланд нэг хадуулаагүй гэсэн да. Үгүй мэдмээр юм бэ хөөе. Босноо бүр идүүлсэн байгаа юм чи. Яж тэгэхээр тэр чих шумуулнууд амар юм билээ шүү. Энд солонгос болохоор шумал амар их байдаг. Тэгээд ийм шумалны түрхлэг центр аягүй сайтай. Тэгээд тийм тоснууд түрхээд түрхгүй л угаасаа 100 амар хэцүү. Тэр тоснууд ч аягүй сайн шүү дээ. Тэр нэг би тос түрхсэнээс хахад санагдаад чинь зүгээр нэг юм бугуурч маягийн ч юм уу эсвэл ингээд цүнхний офер мосон зүгчдэг тийм шумуул ойртолдохгүй юм бас идэг шүү дээ. Надад тэр нь аягүй амар санагдсан шүү. Харин тийм шиг үлээ. Тэгээ бас юмыг яаж итгэж одоо шилжих юм сайхан цав цагаан хоцноод л өмсөөдөө. Одоо тэгээ да. Гэхдээ энд шумалнаас илүү муухай юм шавж амар. Аалцсан амар том болохоор. Тэрнээс илүү тийм л юмнууд санаа зовх юм да гэж. Тэгээ аалцсан тэгээд аваад юм уу? Үгүй тэгээ алахын аргагүй амар том. Алагдахгүй заяа тэр бүр зүгээр ингээ харахаас амар. Йоо. Японд хахад бас ингээд амар аалтайсэн байхгүй юу? Бүр хайгуу аалт тэгээ бүр ингээд гашиг том аалт заяа. Тэгээд би нэг удаа айгаад орилол нэгийг алцдаг байхгүй юу? Тэгсэн чинь хамт ажиллаж байсан хүн маань намайг загнаа. Чи ийм хөөрхөн аалтыг яагаад алцсан гэдэг бүр хөөхөн гэж ирээдтэй. Тэгээд гайхаад юу ярьж байгаа юм чи амар ийштэй гэсэн чинь нөгөө яд юм бэ? Тэр аалт чинь ялаа шумуул тэгээд хамгийн их нь Джон Берс гэдэг юм байна. Тэгээд японочууд аалтандаа амар хайртай. Бүр ингээ ямар ч аимшигтэй юм явж ирсэн ерөөсөө халуулахгүй заяа. Бараг битгий орил наа чиний хоолойны нөгөө нэг вибрашнээс болоод айчин гэдэг амчаа. Гэтэ тэгээ аалт Джон хоёр харах юм бол тэгээд аалт нь хөөхөн юм байлээ. Тийм үү? Яа би Японы Джон ч амар том штэ бүр ихийн урав шиг амар том. Харин энд ч гэсэн тийм үү. Би нэгтгэж тийм аа. Тэр амар том Джон нэгсэн дээ би тэгж мэдгүйсэн байхгүй.
Нэг өдөр гэрээсээ ороод гэлөөгөө ороод хаалхаасан чинь яг миний өдөөс хараад нэг жоон зогсож байна. Би бүр арилаад нэг нүдэд харалтсан цаашаа аваад хийсэн чинь нөгөө жоон нь өөдөөс нэгсээд ирсэн. Юу бүр би арилаад Яа. буцаж гарч гүйгээсэн. Үгүй надад бас яг тийм юм тохиолдсон шүү дээ. Манай 0-4-нд амар том аалт шиг амтан байсан аахгүй юу? Бараг юм аалт юм ааш юм мэдгүй. Сүүлийнх нь хоёр хөл нь ингээд царцааны хөл шиг. Тэгээ би яг тэр амтыг ингээд анх удаа харж байгаа юм заяа. Тэгэд чи яг ариун цайрын өрөөнд байгаа юм чи би ингээд 0 орох хэрэгтэй байгаад байгаа учраас за. Одоо ингээд амар зориг гаргаад ална гэж бодсон чи өсрээ наа тий. Тэгээ байхгүй би өөрөө өсрээд баг би гэрээсээ гараа годамжид гарч зогсоод. Яа. Гэтэ яг ч анх 100 ирж байгаа хүмүүсээ ингэ шавжны асуудал амар байдаг. Монголчин хаа очиж чинь шавж айгуу багтай тийм гоё газар. Харин тийм ээ тэр бүр манай Япон багш нар Монголд ирчээд бүр ингээд баг хайж ээж тэднэрт жоом харуулад зөө. Тэгсэн чинь үгүй ийм жижиг юм уу? Ямар хөөрхий юм гэж асууя. Тэгээ ингээд бодонгод уусаа Японы тэр амар том жоомны дэргэд бол хөөрхөн байгаа юм чи. Тэгэхээр энэ зүүн өмнөд Азийн юмнууд бүр амар том, бүр аимшигтай байдаг гэсэн. Нам Таиланд энэ төр явахаар бүр амар байдаг гэдэг. Яг ч хөө ингээд нөгөө уур амьсгалын дулаахан тэгээд тэрийгээ дагаад идэж уус нь илүү байдаг болохоор илүү тэгж том болдог их хөвчдөг баг. Тэгээ дээрэс нь хүүтрэхгүй заяа. Тэд нар чинь жилийн 4 улирал бүр Тийм. амьдарч байгаа юм чинь. Манайхт чинь бас Солонгос Япон ч хүүтэрч хэр чи өдөр чи үхэн штэ. Тэгээ дахиад сэрнэ. Тэгээ тийм юм байхгүй байнга амьдрахаар том болохоос яах вэ? Яа амар юм аа. Австрали дээр бүр амар идэм байдаг шүү дээ. Тэр Аалс Барсууд нүс мүстэй яа. Австралч баг өдөр болгоо survival юм биш үү? Тэг яжаач Монголд ч хэлээ яа бидэхгүй юм. Юу гэдэг нөгөө нэг Австрал руу аялсан бол их чамайг алахгүй ганцхан л амтан байгаа. Тэр нь Коло Бавга гэж. Би яадсан бэ гэхээр би ерөөсөө Австралиг тийм амтантай тийм гэж ерөөсөө мэдэхгүй байсан байхгүй юу. Тэгээд 3 дугаар курстэй энд оюутан байж хат бид нар зуны амталтаараа Австралийн Сиднейд байдаг нэг сургуультай хамтарч ажилладаг. Тэгээд оюутан солилцооны хөтөлбөр байдаг. Тэгээд тэрнгээр нь Австрали явна гэд. Тэгээд Солонгос хүүхдүүд ч юм болохоор Австрали руу 3 сарын хугацаанд виз мэдүүлэх явчихсан юм байна. Тэгсэн чинь би ганцаараа виз мэдүүлэх шаардлагатай болдог байхгүй юу. За. Тэгээд байцанд яваагүй ботход миний виз гараагүй. Тэгээ манай сургууль төртөл амар шок нээсэн. Тэд нар нөгөө нэг хоёр сургуулиас ингээд урилгуудтай тэгээд очиод нөгөө нэг Австрали айлд байна, homestay хийн энэ төр гэд. Тэгээ бүх юм авахгүй байсан. Тэгээд онгоцныхоо тикет энтрийг хүртэл захиалсан. Тэгээд яг тэрний яг өмнөхөн виза мэдүүлчихэд тэгээд яг маргааш нь бид нар бөөнөрөө тариад хариулна гэдгийгсэн аахгүй. Тэгээд би юуны тариа гэдгсэн чи юм шавжны тариад хариулна гэд. Тэгээд учир нь Австралич ингээд шоргоолын хүртэл ингээд амар хортой аюултай байдаг болохоор ийм явахаас өмнө тийм тариад хариулт юм байна. Австралийн бүр ингээ урж байгаа тэр зүлэг наач ногоо модыг харахад амар юм биш үү? Нэг тийм нүдэнд татаагүй нэг л тийм гаж гэх юм уу? Тэгмэт энд нөгөө нэг тийм амтэн шавжны одоо юм орнууд амар хөгжсөн байдаг. Тэгээ бүр төрөл бүрийн амтны хор идэм бэлээ. Аз, шоргоолц, жом, юм үний тэгээ зүгээр ингээд хөрсчдөг ямар нэгэн илүү дутуу өнөрөө авахгүй. Тэгээ тэрийг яаж мэдсэн бэ гэхээр бас манай нэг найз тухайн үед битээр хамтдаа нэг сургуульд хэлний бэлтгэл сурдаг байсан аахгүй Монгол охин байдаг. Тэгээ битээр Сиднейд байжсэн чинь яг тийм мангар том аалз гадаа нь тагтан дээр сууж агаад гэрлүүгөө орж ирэх гэсэн чи тийм аалз байж идэх ч үлээ. Тэгээ битээ бүр амар айгаад нөгөө аалз чинь бүр юусоо хөдлөхгүй заяа. Тэгээ би нөгөө нэг өмнө өөдөөс өсөрсөн надад туршлага байгаа болохоор би бүр айгаад ойртож чадахгүй. Тэгээ тийм үед яг ийм ихтэй хүн хэрэг болтой нөлөө. Тэгээд ямар ч ихтэй хүн байхгүй шүү дээ. Битээрт одоо хин тасах юм бэ тэнд чинь тий. Тэгээ хоёулаа нөгөө нэг гуглдж мөглөж жагаал буяа хор идэм юм цацаад авчдаг хор гэд. Тэгээ дэлгүүр орсон чинь бүр ингээд хорны тасаг нь бүр ингээд одоо манайд ингээд 0-ын цацдаг үнэртний тасагч нэг амар том тасаг байдаг шүү дээ тий. Яг тэр шиг. Тэгсээ гадналынхын зураг нь бүр ингээд төрөл бүрийн амтны заяа. Тэгэл тэгээ яг энийх вэ штэ гэл. Гэтэ тэрийг хотлож байгаа. Тэгээ бас айгүй боломжтой үнэтэйс. Тэгээ ингээд шүрсэн чи амар хол шүршигддэг. Тэнгуут аваа бас ингээ 2 3 метрийн цаанаас нөгөө аалз руугаа шүршиж байгаа байхгүй гэртээ ороод. Тэгсэн чи тэр чинь үрж байгаа процесс нь ингээд амар том байснаа.
ингээл жижигхэн болоод ингээд жижигээ тэгээд атигаа тэгсээр аваад ингээ өгдөг Яа үлээ. яа юм бэ? Одоо би одоо бол амар бэлтгэлтэй болсон. Анх эхний жилүүд яг тэгж амар байдаг гэсэн. Сүүл рүүгээ бүр амар бэлтгэлтэй. Тэгээд энд нөгөө нэг орон сууцнд дайран дамжирхаар ариутгал тэгээд ийм амтны хормор айгуу сайн цацдаг. Өмнө нь ингээл завгүй магуу гэж цацуулахгүй яваад тэгтээсэн чи өөр айлууд цацуул цаваач манай гэлээ орж ирдэ мэлээ шүү дээ тэр амьдч яасан да гэхгүй. Тэгээд Мгм. амт хуржээд байсан байлээ. Тэгээ одоо бол яг замтлагдангуут нь тэр өдөр нь гэртээ байж байгаа л хараа айгуу сайн цацуулна. Наваа Ариутгал Японд хахад айгуу сайн. ингээд би яг Японд хахад нэг том маншанд амьдардаг гэсэн байхгүй юу. Тэнгүүд Аха. чи ингээд хор татхаар болох юм бол нэг өдөр бүх айл заавал татдаг. Тэгэхгүй болохоор ингээд нэг айлын ч юм уу хоёр айлын үлдээчих юм бол бусад айлынхаа жоонууд нь тэр татаагүй айл руугаа нийлчихдэг. Тийм юм Тэгээд байлээ. буцаад нөгөө айлаасаа одоо ингээд цугласан байгаа 2 3 айл ч юм уу хэдэн айл байгаа шүү дээ. Тэрнээсээ Аха. буцаад нөгөө нэг хор цацуулсан айлууд нь хорон ингээд багтаад ч юм уу гайгүй болоод хэвшингүүд нь буцаад нөгөө айлуудаа нүүдэлдэг. Тийм болохоор ингээд нэг байранд хор цацсан байгаа бол заавал бүх айлд нь цацдаг заяа. Тэгээд нэг байрны ингээд бүх өрөөнд амьдрах боломжгүй болчихлоо шүү дээ. Тэнгүүт нь нөгөө жоомнууд нь ойр хавийнхын байрлал нүүдэлдэг. Харин яг аимшигтай бүр яг тэгдэг. Тэгээ би яг нэг хор татсан шүү гэж мэдгэсэн байсан өдөр нь би гэртээ байхгүйсэн баггүй юу. Тэгээд би гэртээ байхгүй чинь цаалаад архичин гэдэг нь ажлынхаа газар Японд хэлжсэн чинь надад хүүшээ тэгж болохгүй гэж энийг ирсэн баггүй юу. Гэрчин ч Би омны өөр болно шүү. Монголд ястай тийм шанчны юу байхгүй гоё шүү. Тэгээ бид нар чинь нөгөө жижигхэн аас энэ хацгаар гэж айлшуулцдаг газар. Энд бүтээх яар боломж авахгүй тэгээд тасан цогцаал. Аалц. Гэж. Би тэгээд бас яг энэ талаар ярьжсэн баггүй юу. Тэгсэн чинь манай одоо герман хэлний багш надад тэгдэ та нарын гэрийн жом хаана үүсгийг мэдхүү гэх юм гайхаад энэ бүх оронд байдгүй мүү гэж гайхаад үгүй гэсэн чинь анх Германд үүссэн штэ. Тийм үү? Та яа Герман бахархалтай яа байдаг. мөө гэж асуудаг байхгүй. Ахаад мэдгүй штэ гэсэн чинь германчууд ч нөгөө нэг айгүй ном бичдэг, ном уншдаг, ер нь философич олонтой орно штэ. За. Тэгсэн чинь нөгөө нэг Джоннууд анх тэр номнууд донд нь өндгөө гаргаж үүрэлж хэлсэн гинэ. Тэгээ ингээд номнуудаа ийшинтэйс нь гаргаад зөөгөл байх тусам ингээд нөгөө нэг олон газруудаа дамжаал гэдэг. Тэгээд ер нь тэр Германы Джон ер нь бол Оросоор дамжаад Монгол руу орж. Би тэгжээс сансан. Гэтэ би тэрийг нөгөө нэг тэгэж ойлгосон. Оросууд ингээд амар их шал малаа угаахтаа шууд төмпөндөө усаа татчихагаад угаачдаг. Тэгээ нөгөө нэг ингээд байнга чиглэг байгаад байгаа болохоор тийм юм чигэнд үгжээд байдаг амтан байна гэж ойлгосон. Монгол имлгүүд бас амар их жомтой байдаг тий. Би л надад л амар давсамж байгаа. Хөөх нөгөө нэг бүр ихний л хастай юу. Манай дүү чи одоогоос би бараг 15 6 жилийн өмнөх юм ярьж байгаа шүү. Одоо л өөр болсон байж магадгүй. Гэтэ хүүхдүү нөгөө нэг олгоогоо авахуулаад тэгээд их нялхаас гэсэн чинь нөгөө жоохон хүүхд учраас заавал сахих хүн хэрэгтэй гэх тэгээд би сахиад авсан. Тэгэл шүн гэрлээ хасаагаад сурал авсан чи ёо тэнц зүгээр найр болчихлээ штэ. Бүр амар заяа. Яасан ер нь сая энэ хугацаанд яригдсан хамгийн хаард юм боллоо шүү. Тийм үү. Тэр нөгөө нэг биш мангар олоохоо зэрэг харсан амарсэн. Гэтэ Монголын жом чинь жижигхэн болохоор хайцсангуу жомнууд байна да гэж. Тэгээ тийм амар жом харсан. Тэрс амарсан. Өвөл илүү оны өмнө илүү нөгөө нэг Францд чинь амар виса гараад бүр заяар нь тийм үү мэдээгүй шүү дээ. Тийм шүү дээ. Бүр ингээ хүмүүс нь бүр ингээ хамаг ор хүнчлөө бүр ингээ гаргаж хайж байгаа юм. Годамжаар нь дүүрээ ор матраас хүнжил даавал Францаасаа гараад Герман руу тархаад бүр Европын холбоогоор тийш чигээрээ тархаад заяа. Тэгсэн сүүлдээ Солонгос очсон байна гэж бодсон шүү дээ. Нөгөө нэг бусууд нь хонжоогоод яа тэгээд хонцоо хүмүүс нь буцаад нисээд ингээд гадаад орнолоо очингууд дахиад нисэн газар нөгөө нэг юугаар нь ачаа тийшээр нь дамжиж бас
бисаанууд нь яваад ингээд тэгээд би бодож байсан байхгүй яг Монгол руу ороод ирэх үедээ Солонгосоос аягүй хүмүүс ирдэг шээ. Бүр хамгийн олон монголчуудын хамгийн олон амьдардаг гадаад улс чинь Солонгос юм билээ шүү дээ. Энд бол зүгээр амар олон. Хээж бас Солонгос сурангаа. Тийм үү? Японоос Тийм өмнө? шүү. Аа би яг анх нэг намайг дунд ангид тахт л манай үеэлүүд гадаад явж эхэлсэн байхгүй юу. Аха. Тэгэл би аав ээж хариулаад би ч гэсэн ер нь гадаад Япон уу гэсэн чамааг бол гадаад явуул сургана. Гэхдээ эхлээд заавал Монгол юугаа их сургуулаа төгсдөг. Тэгтээсээ мэдээлэл холбоор төгссөн. Манай сургууль чинь болохоор тухайн үед Солонгосын нийлэн эдийн сургуультай нэг хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Тэгээд бакалаврын оюутнууд бол 2 дээр 1 2 хөтөлбөртэй, төгссөн оюутнууд нь бол магистр, докторийн сургалтанд ингээд сургуулийнхаа жигмаар хамрагдах боломжтой болсон гэсэн үг байхгүй юу? Тэгээд тэрийг сонсоод би аав ээжтэй хэлээд энэ айгу зүгээр юм биш үү? Би энүүгээр явмаар ингээд төгсөх курстэй ч илүү хэлсэн чинь аав ээж явуулахгүй гээд тэгээ яагаад гэсэн чи яг Монголчууд хамгийн их байдаг гэдэг шалтгаанаараа явуулахгүй гэсэн заяа. Оо вау. Би одоо монголчууд хамгийн их байдаг газар нэрсэн монгол хүнтэй таахгүй амьдардаг наац энэ. Тэгээд ингээд намайг Солонгос явуулахгүй гингүүд нь би яах вэ гэж бодож исэн чинь нөгөө би чинь 2 дугаар курсээс эхлээд баруун 2 3 жил ани мөртөөр гаж Япон хэлтэй болсон. Оо вау. Гингүүд би Япон явлаа. Аха. Тэгээд тэгсэн чинь манай яг нэг үеэл ахаас Японд сураад өгсөн байсан үе болохоор тэр хоёр за ядаж хамаатан садан байгаа юм байна гэж тэгээд намайг Япон явах гэж хэлсэн. Гэтэ ер нь яг ингээд гадаадд яв сурна энэ төр гэхэд яг ээж аавын им чи одоо хүүхдүүд л байгаа юм чи ээж аавын зөвшөөрөл ч юм уу эсвэл ээж аавуудын дэмжлэг амар хэрэгтэй тий. Яг тэр ер нь хин гэр бүлийнхнийгаа хин нэгний гадагшаага явуулна гэдэг чинь зөвхөн тэр гадагшаага явж байгаа нэг хүнийх биш яг тэр гэр бүлийн бүгдээрнгийнхний асуудал ч юм уу бүгдээрнгийнх нь юм тусалцааны юм болчихсон санагдсан надад. Ааха. Одоо тэгээд тий одоо тэгээд би бас Герман явах юм. Тэгээд би их сургууль биш нөгөө Ausbildung коллежид сурах шийдээд. Аха. Тэгээд Японд болохоор мастер хамгаалсан байгаа юм шүү дээ тий. Үгүй. Би Японд эхлээд хэлний сургуульдаа сурж байгаа. Тэгсэн чинь ковид гараад би N1-ийн шалгалтаа өгч чадаагүй байхгүй юу. Тэгээд N1-ийн шалгахгүй болчихгоос би шууд их сургууль руу орох боломжгүй болсон. Зүгээр коллежид орох болно. N2-ийн сертификатаараа. Тэгээд Японд ч нөгөө юу айгүй хэцүү шттэ. Байр төрөлх айгүй хэцүү. Анх удаа байр төрөлж байгаа бол нөгөө эзэндээ байр талархаж байгаагийн мөнгө тэгээд Японы байрнууд ч нөгөө нэг хөрвөх зугаалгаан миштэй энэ төргээд нөгөө талхаан бараануудаа явдаг. Тэдрийг хэрэгжилж байгаагийн мөнгө тэгээд дэсгэр мөнгө гэдэг туризмын мөнгөөсөө тусдаа гард юм уу? 3-4 сарын мөнгийг хэрэг гардаг нэг удаадаа. Тийм үү? Тэгээд тэр мөнгөийг чинь буцааж авахгүй барьцааг нь батгатаа өгч чинь барьцааг нь юу нь бол талын хэрэгүүлж авах шахуу. Тэгээд би Японд үлдсэн бол ингээд амар их санхүүгийн асуудал авах гэсэн болохоор ер нь болиё гэж бодсон. Зүг. Гэтэ ер нь амар хэцүү юм биш үү? Байрны олдсон тийм бах амар хэцүү. Миний амьдарч байсан чинь ер нь бол тоогоочгүй шахуу өрөөдөө. Ингээд за. Одоо ингээд шууд байрлалгаа орох юм бол ингээд юутайгаа нэг 0 дүүш тэгээд цуг зүгээр нэг бүх юм цугтаа нэг юу өгдөг штэ. Бааны өрөө. Тий. Нэг тийм өрөөтэй. Тэгэл үүдний өрөөнөөс жоохон явал хандан суйрлуулсан галтоогоо. Тэгээд ямар ч таслаж байхгүй зүгээр л ингээд нэг ийм тэгш үзэх өрөө гэх юм уу. Юусоо тусдаа биш тийм өрөө чинь миний төрөлжсэн нэг сарын 50,000 yen байсан. 50,000 yen чидний өрөө юм бэ. 50,000 yen чинь тэгээд цалингаасаа хамаараад ер нь айгу төлбөр дундаж төлбөр гэх юм уу. Тэгээд чинь Токиод ч штэ. Тэнгүүд Шибуя сургуультай ойрхон газар төрөлжсөн гэсэн манай найзуудаа сарын 80,000 yen-ээр төрөлжсөн гэсэн. Тэгээд нэг тухайн үед чинь дундаж цалин 130,000 yen-ээс эхэлдэг байлаа да. Тэгэхээр чинь за 130,000 yen-ээс эхлэхээр чинь 80,000-ын тийшээ өгч хурч чинь бараг талаас ихийн байранд өгдөг гэсэн үг юм. Тэгээд анх удаа байранд орж байгаа бол
ойролцоогоор за миний 50,000 yen дээр бодоход чинь ойролцоогоор нэг 200,000 yen бол цоолттой хэрэг болох байхгүй юу? Энд болохоор яг уу ер нь хайцангуй гайгүйсэн. Солонгос сая би ингээд 4 жилийн дараа за 3 жил хагасын дараа ирлээ. 20 онд яг ковид гээл Монголд тэрнээс өмнө Мгм. болохоор солонгос хайцангуй гайгүйсэн. Тэгээ ковидын үеэр тэгээ сая гадаад хүмүүс бүр амар их болцсон байна. Миний амьдардаг хотын жишээлбэл ер нь гадаад хүн айгүй ховор исэн баггүй юу? Манайх Сөүлээс яг нэг цагийн зайтай байдаг. Ер нь Сөүлтэй айгүй ойрхон хотхгүй юу? Тэгсэн чинь сая үргэлжсэн чинь би бүр гайхлаа. Хүүе зөв битүү гадаад хүмүүсээ юу? Энэ ямар идэв байна уу? Тэгэж бодлоо заяа. Ямар тэгээ дээрэс нь нөгөө нэг Оросууд амар их ороод ирсэн байна. Дайм болсон учраас тэр юм уу? Тэгээд мэдээж Хүсээ. гадаад мэдээж ингээд гадаад хүмүүс ихсэн юм чи нөгөө түрээсийн байрнууд нь бас амар үнэтэй болсон. Заавал барьсан марцаатай Мгм. болчих. Өмнө нь бол яг ингээд байр түрээслүүлнэ гэдэг чи заавал ингээд үл хөдлөх зуучлалын газар ч биш зүгээр хүмүүс гадаанаа ингээд шонгийн мод зодон дээр байр түрээслэн гэж бичсэн цаас наацсан. Бичсний дугаараа бичсэн. Мгм. Тэгэл тийшээгээ залгаад очиод эзэнтэйгээ сайхан тохироод би ингээд оюутан гэл ингээм болол аль болох ингээд хямдханаар тэгээд ингээд хөөрхөн тохироод хийгээд өчтдөг гэсэн юмнууд бүр байхад байлжээ. Тийм байна. Тэгээд ер нь өмнө яг гэрийнхээ эзэнтэйгээ айгуу сайн тохирчих юм бол бид нар барьцаа мөнгө өгөлгүйгээр сарын түрээсээ төлөөд амьдарч болдог байсан. Одоо бол заавал барьцаатай л байна. Энэ бол ер нь барьцаа нэг 3 саяас 5 сая байна. Тэгээд а одоо энд болохоор би 5 давхар юм юуны 5 дахь байрны нэг давхарт нь амьдардаг байхгүй. Тэгээд 2 өрөө тагтайгаан тусдаа. Тэгээд яг нөгөө нэг 0-ийн өрөө шүршүүр нэгтэй баан байхгүй хаа. Би юм гоё баан чакуузын хэлмээрсэн ч шүү. Тийм биш зүгээр Йоо чи тийм. чи бүр амар том чи бараг Токиод бол нэрээ гэр бүл амьдардаг байранд л ганцаараа амьдарч байгаа юм байна. Найз дүүтэй гэж штэ. Аа. Манай дүү энд оюутан. Тэгээ дүүтэйгээ хамт амьдардаг. Гэхдээ Аа. нэг өрөөнд. Гэтэ Гэхдээ ингээд тийм ч нэг том давхарт биш. амьдрах амар биш юм уу? Чи ихтэй солонгос байгаа болохоор л нэг давхарт амар амгалан амьдарч чадчих. Японд бол За. чадахгүй ш. Аимшигтэй. Ягаад Японд ингээд хоёр давхраас ингээд нэг давхрын байр, хоёр давхрын байр хоёрын оронд үнийн ялгаа байдаг байхгүй юу? Нэг Оо тийм түрээсийн үү? тийм. Ер нь бол ингээд давхар өсөх тусам ер нь бол жоохон үнэтэй болдог заяа. Тэгээд Аха. шалтгаан нь шүү дээ. Японд айгүйх нөгөө нэг тайпантаа хүмүүстэй. Тэгээд Аа. нэг давхарт нөгөө хоёр давхарт амьдардаг эмэгтэй хүмүүс ингээд хуцаа угаагаад ингээд хуцаа ч гэсэн угаагаад балкон дээрээ тавих юм бол тэрийг хулгай талч. Тэгээд Яа. эмэгтэй хүмүүс ерөөсөө нэг давхарт амьдрах амар дургүй заяа. Зарим нь бол бүр хоёр давхарт амьдрахгүй заяа. Тэгэнгүүт ингээ яг энийг нь ашиглаад ингээ нэг давхар хоёр давхар хоёрын оронд үнийн ялгаа гардаг за. Оо яа. Тэгээ Би ингээд зарим эмэгтэй хүмүүс ингээд ганцаараа амьдардаг эмэгтэй хүмүүс байгаа шүү дээ. аха. Тэнгүүд ингээ албаар ингээд эртээ хувцснууд балкон дээр угааж хайж мэддэг заяа. Ягаад тэгэхээр ингээд энэ гэж эртээ хүн гэсэн байдаг шүү гэж жоохон мэддэгдүүл гэсэн Аа. үзнэ. Энд тийм яг хувц хатах амар хэцүү. Би бас яг сая яг тэгж бодсон байхгүй юу? Ер нь нэлээ удажиж чаддаг. Би өвөл болохоор зүгээр сайхан хувцнуудаа дийлгээд шалаа халдаасан байх юм бол нөгөө шалаасаа халдаг учраас амар гоё халцдаг, хатцдаг. Одоо болохоор ингээд шалаа халаах амар хэрэггүй их мөнгө гарна штэ. Тэгээд яг хувцнуудаа гэсэн чи амар ууламжинд угаагаад гаргаж ирж байгаа ч гэсэн ингээд 2 хоног манагта чихтэй аваад байгаа хгүй гэр дотор. Тэгээд өчтөр гадаа амар гоё нар гарцсан. Тэгээд би яг энэ угаасан байгаа хувцснуудаа яг ингэ гоё гадаа гаргаад тавмаар байна. Яг Юу та тэгж бодчихсон. солонгос чинь солонгос чинь борооны улиралтай илүү. Борооны уйлалтай ш бас амар чийлэг ингээд юм хатахгүй. Борооны улиралтай заваан тий. Зүгээр орой унтгаад орондоо оронгот хүнжил чийгтэй байх мэдрэмж өгдөг. Заваан тий Харин ёо. тий яг тийм чийлтэй тэгсэн чинь би болохоороо тэгдэж ш сенс байгаа. Сенсэн дээрээ тавьчихдаг байхгүй юу? Яг мэдээ яг ингээд угаа хатаасан хувцастай ингээ өлгөө тавьсан байгаа шүү дээ. Тэгээ яг өмсөх гэхээр бас нэг жоохон чихтэй юм шиг мэдрэмж төрөөх юм бодлоо сенсэн дээрээ тавиад татдаг. Гэтэ ер нь бас яг солонгос харцангуй гайгүй тийм амар болно ш. Гэтэ ер нь чиглэгийг хэрхэн мэдэрсэн бэ гэхээр нөгөө нэг талах нэг төсөн талах тавган дээр тавьчаад ихтэй хоёр хонуулчихгүй юу. Тэгээд
тухайн үед ч бас Монголоос ирээд удаагүй байсан. Тэр ер нь миний философи ороод хав хутан болсон байх хэвчээсэн байхгүй тэр тал. Тэ 2 хоног ийд ингээд тавьсан байгаа юм чи. Би тэгэл амар хатаа талх аавна гэдэг бодлоор хатаасан ч нөө чинь ялцах гэл явчтэй. Тэгээд бүр амар муухай санагдал ёо. Яа. Чи Би яг нэг хатад би үү? Японы явахдаа яг тэр барааны удирдлагыг мэдчихсэн бохгүй юу? Гэтэ ингээд мэдчихсэн хэрнээ амар хэцүү байсан ингээд наар харахгүй 7 хоног амар хэцүү байсан. Үгүй Германы дээр тарцсангүй гайгүй юу? Тийшээ Бас Европ руу ямар вэ? тий юу заяа. Германд бол ингээд бүр тийм амар хөөгч мөхтөл болохгүй. Гэтэ ер нь айгүй чийлэг болохоор Бас чиглэг үү ингээд тий? Герман айлууд ингээд амар их нэг хамаг цонх балконоо онгоолгож ингээд нэг салхилуулах амар тустай. Тэгэж ер нь бол Тиймэр байна. ашигладаг. Тэгээд харин гаднаас гой салхи орж ирээд чийг нь авчдаг бол болж. Энд чинь бүр ямар ч салхи байдаггүй тий яг тийм үедээ. Тийм. Яа Монголын Одоо салхийг яг Германы хүсдэг шүү. Германы яг хойд хийх болохоор шууд нөгөө Ноцлогийн далай илүү хойд далай илүү. Нордси хойд далай юм байна. Нордситэй холбоотой эсвэл болохоор бүр яг жоохон сэрүүхэн л болохоос ер нь л яг Япон солонгостой аягүй адилхан. Урагшаага олонгууд ч нөгөө нэг Альпийн нуруу руу ойртоод ирэх тусмаа уур амьсгал нь арай нэг юм юу болоод эхэлнэ. Яг ингээд тохироод эхэлнэ гэх юм уу. Ингээд яг Монголыг амар хуурай болохгүй. Гэтэ яг Япон солонгос шиг амар чийлэг болохгүй. Яг ингээд гоё дундаж байгаа. Ямар гоё юм тий. Би ер нь бас яг тийм юм байна. Яг нь амьдарч байгаа орчиндөө бас тасах айгуу чухал. Би яг нэг эхний 1-2 жилдээ яг тийм чиг тэгээ дээрэс нь тэр нөгөө нэг амар халуун бөхчүн мэдрэл бас нэг тийм гүнзгий ч юм уу яг ингээд нэг гоё цээж дүр амьсгалгүй байгаа юм шиг мэдрэмжүүд айгүйх авдаг байсан. Тэгээ сүүлдээ бүр яг эндээ тасаад тийм зөөлөн чиглэг уур амьсгалтай тасаад энэ нь амар илүү гоё байлгадаг. Бидний арьсыг ч амар гоё байлгаад байгаа юм шиг. Арьс ингээл амар гоё болтроо байдаг штэ. Тэгээд өсмөс илүү гоё ингэж намирдаг тий. Тийм гоё байгаад байдаг. Тэгэл Монгол татсан ч юм бүр тэр хурцнаар тэр салхи тэгээд нэмэх шороо агуулад ирэхэд бүр үнэхээр эрс тэр суур амьсгал гэдэг мэдэрсэн. Үйл мөвөл ёо бас. Тий. Би яг Японд тахтаал надад Японы зун тэгээд нөгөө нэг цэвүү борооны улирал нь надад амар хэцүүсэн байхгүй юу? Бүр 2 жил ерөөсөө тасаагүй заяа. Ерөөсөө тасаагүй. Гэтэ Монголд ирээд яг нөгөө нэг амар хуурайд зунг мэдрээд яг ингэ шинээр дахиад мэдэрч байгаа шүү дээ. Тэгсэн чинь надад чиглэгийн дээр юм байдаг санагдсан. Гэтэ Монгол ч гэсэн борооны улиралтай болцсон. Түрүү жил Зунжанга бороо ороод тэдэрт бүр үер тахтай байстай Улаанбаатарчууд амар бороорсон шүү дээ. Жаахан үгүй яг борооны улирал гэж хэлэхээр бол ороогүй. Яг их орхон үед л их болсон. Гэтэ яг борооны улирал гэхэд бол бас арай л жуулдаг. Окей. Тийм амар их борооч юм байна. Яг нэг Улаанбаатар амар байсан шүү дээ. Бороо жоохон бороо. Нөгөө устай шугам хоолой усны байгууллагын хүмүүсээ атлуулсан баг гэж би. Үнэ. Би бүр тэр ус зайлуулах хоолой тэгээ дээрэс нөгөө нэг энд борооны усмаас урсахаар амар гоё ингээд цэвэрхэн урсдаг. Бид нар ингээд сандал мандалтай явж байгаад ингээд жоохон чулуун болоо ороод ч юм инхээр бараад ингээд тогтмол усанд ингээд хөлөө зайлчдаг шүү дээ. Айгуу гоё цэвэрхэн тавхдаг басна. Батхаараа бүр ингээд зүгээр л ингээд хавхаар ус ингээд урсаад байдаг. Хайшигтэй сэтгэл хатаач. Өө сэтгэв гэж аахгүй хийсэн ш таахнасаа. Би бол ингээд Герман явах талаар Германы сургалтын системийн талаар энэ жоохон ярьж хүмүүс мэдээлэл өгье гэж бодчихсон байхгүй. Германы чамыг яриад дуусла. Би амар сонирхолтой байна шүү дээ. Тэгэл баг мэдээлэлээ донд нь хавчуулаад гоё. Өтгөө яасан нэрээ юу элчингийн цаг болсон уу? Элчингийн цаг олоогүй шүү дээ. Би тэгээд Диана гэл байж байна. Тэр юу н цаг магийг бүртгэж авдгүй юм уу те? Юу ордог юм уу? Цаг зүгээр нэг одоо сайтан цагаа авахтай. Тэнгүүд тэр нь одоо ингээд тэд нь одоо ингээд 7 сард одоо боломжтой цагнууд нь ингээд нэг дор ингээд сайтантаа орчдөг. Тэнгүүд хүмүүс тэрийг хадгаал ингээд боломжтойгоо цагийг ингээд букинг хийгээд авах хэрэгтэй байхгүй юу? Одоо ингээд хүмүүс амар их Герман явдаг болсон чи тэр цагууд нь бүр ингээд дороод дүүрэл ерөөсөө болохоо болсон. Байнга дүүрэлтэй. Тэгээ бас манай монголчууд ч амар штэ. Тэр цагнуудыг нь дамалт зардаг хүмүүс бүр гараад
Оо вау. Тий. Тийм ээ. Тэгээд Монголчууд 2 энэ жилийн замдаа энэхгүй л 2 бол жилийн амьдрахгүй шүү өмнө дээ. бол 2 жилийн өмнө бол нэг цагийг 80,000-аар зардаг гэсэн байна. Тэгсэн чинь одоо болсон чинь 100 доллараас эхэлнэ гэж асуусан. Амар энэ тий. Гэтэ одоо харин хамгийн гол нь тэхгүй мө тий. Одоо цагаа бүклээд авсан байгаа хүн байгаа шүү дээ тий. Тэр биш тэрний Тий. оронд өөр хүн ороод ирэхээр эл чинь тэр хүний материалыг авахгүй байвал яг энэ систем байх тий. Яг Харин л ингээд тэр одоо бас яг энэ дээр нь асуудал гарч ирсэн заяа. Тэгээд яг аха ийм юм ингээд дамж зараад байгаа юм амар их гараад тэгээд ингээд аха цаг Герман руу явахгүй цаг ямар ч хэрэггүй хүмүүс цагийг ингэж букинг хийж ангуудаа хэрэг болоод байгаа хүмүүс нь тий дамж зараад мөнгө авдаг шүү дээ. Тэгэхээр одоо ингээд би тий. одоо ингээд нэг дамчин хүн ингээд нэг цаг авсан бол нэг хүн дараа чи би худалдаад авъя Амжиг. энэ цагийг чинь гэх юм бол худалдаад авъя гэх юм бол тэр хүн чинь надад цагаа цуцлж өгөөд туслангууд нь тэр цагаар Аа. дуусаад вебсайтанд оронгууд нь би тэр цагийг нь букинг хийж авах байхгүй юу? Ер нь бол ийм системээр яваадсан заяа. Наач юмстай аяга аялсан биз Тэгээд дээ. Тэр тэгсэн хооронд чинь нь өөр ороод ирэх юм. тий. Тэгээд тэгсэн чинь Германы элчингээс нь одоо энийг Мгм. болиулъя гэсэн арга хэмжээний болоодаа ингээд цуцлан цаг буцаж сайтанд орж ирэх болсон. Аа. Би бүр энийг 2 удаа оролдоод заяа. Аха. Ингээд нэг юугаар явах гэсэн надаас өмнө Герман руу дадлагаар явах гэсэн хоёр хүүхэд юугаар хойшлуулах авчлаа гэж. Тэгээд Мгм. та энэ цаг дээр авах уу гэмэд би өө тэгэл та гэж би өмнө Аха. өөрөө нэг авсан байсан цагийг цуцлаад нөгөө хүнийхээ цагийг авах гэсэн баггүй юу. Тэгсэн чинь цуцлан цагууд маань буцаж вебсайтанд орж ирэхгүй. Тэгээд би ямар цаггүй. Одоо тэгэл яах нь шүү дээ. Цаг гарч ирэхийг хүлээгээл бүртгүүлээл одоо яг л ном журмаар нь л Тэгээ уул нь тэгмээр байгаа байхгүй юу. Би бол тэгэл аха. Германы элчийн сайтын яамны вебсайтыг бол мэдээж хэрэг харуулсан. Үедээ. Би Тэгээ яг ингээд сүүлд би яг бас наадах чи амар амар гомдсон байгаа мэдэрсэн. тий. Бүр Аха. ингээд тий миний хамаа зүн болсон. Гэрээ контракт маань ирсэн. Би бүр тийм ингээд надад ихэвчлэн чи энд амьдрын шүү гэд миний байр битэн болчихсон. Бүр тийм байхад ингээд Оо зүгээр тийм үү. элчийн сайдын цаг байхгүйгээс болоод би явж чадахгүй байгаа байхгүй юу. Эртгээ авдаг байж те тэр цаг маа. Гэтэ ер нь яг яалтчгүй бид нар нөгөө нэг би яг сая яг тэрийг амар мэдэрлээ. Цуцлаад хідэн сар мараар нь төлөвлөлт нөлөөлдөг хүмүүс биш. Ер нь жоохон ингээд ийм цагийг жоохон тулгаад идэг тийм арт хүмүүс юм байна. Би сая бас яг тэр нэг юм хүлээдэг гэдгийг яаж мэдсэн бэ гэхээр солонгосын нөгөө шалгалт өгөхгүйд шалгалтандаа бүртгүүлэх гэдэрсэн чинь бас амар мэдлээ. Өмнө нь аль би ч уртан зүгээр яг 5 хоног бүртгэл авдаг. Бараг хамгийн сүүлийн 5 өдөр нь үхүү яах вэ? За нэг өөд үзье дөө гэж 5 өдөр нь ороод бүртгүүлчихдэг байсан. Гадаад оюутан багт айгу бага байсан юм уу хайшаа мэдхгүй тэгэл болчдөг байсан байхгүй юу? Би чинь тэгээд сөүл биш учраас болдог байсан. Тэгээд энэ удаад ер нь яг сөүл яваад өгсөн чи яхаа гэж бодоод хамгийн их өдөр харсан чи жаалаад болохгүй заяо. Тэгээ дээрээс нь та уцаараа биш заавал писэнээс сандаараа гээд бүр шалгалтандаа бүртгүүлэх гэж бүр бөө юм болсон. Тэгээд намайг тэгж хооронд зүгээр зөвхөн нэг хүн өдөр нь сөүлийн болоод яг одоо миний амьдарч байгаа энэ Каванду хотын бүх сургуулиудад дүүрээд тэгээд би хамгийн сүүлийн өдөр нь бүр арай гэж хаавсан бусаанд нэг шалгалтын хуц олж аваад ёо бүр амар баярлсан. Тэгээд бүр Би 5 ядаж хоног олсон байна заяа. Би энд харин яалтаг би бүр шалгаж өгөх гэж яасан гэж бодчих. би тэгтээ тэрийг бүр амар баярлсан. Тэгээд бүр хаагасаа эндээс чинь бүр Бусан руу бид нар ингээд 3 цаг явна заяа бүр асар болохгүй юу. Тэгээд ирж очин 3 цаг хараа. Тэгээд шалгалтаа өгнө. Шалгалчин бараг 3 4 цаг болно шүү дээ. Тэндээ яг яалтчгүй нэг хомж таарж байгаа байхгүй юу. Тэгээд яг 5 хоног бүр амар стресссэн. Шалгалтын бүртгүүлэх гээд ирэхээс ингээд бүгд дүүрсэн гээл. Тэгээ бүр бүе энэ хүмүүс чи ямар амар болсон юм бэ? Та нар хизээ ингэж их шатаад өгдөг байсан. Би бас яг наадад Би бүр мэдчихээ. бүр алаан болж байна. Би тэгээд хамгийн инээдтэй түрүү жил би Монголд ээж байхдаа 7 сард нэг тавгийн шалгалт өгье доо гэд бүртгүүлсэн байсан. Тэгээ Монгол бас хүүхдүүд айгу тийм амар их дүүрч мөрч өгдөг гэсэн би сайн мэдэхгүй байна. Тэгээ ямар тач тэр өдөр бас нэлээд сүүлд бүртгүүлээл болцсон. Буюу бүртгэл нь болцсон. Тэгээд би нөгөө шалгалтаа мартсан байвал яг уу бүртгүүлж хайчаад. Тэгээд нэг чинь нилээ хаврын бүртгүүлсэн баггүй юу? Бараг ингээл хаврын бүртгүүлчихэд 107 сард өгч өглөө 8 сард өгч өглөө. Тэгээд за хаа исэн дээ гэж одоо тэр үедээ л нэг хизээ гэдгийг үзчихье гэж бодсон чинь. Тэгээд нэг санаж байгаа штэ 100 болсон. Өнөөрөө нэг шалгалт өгөндөө тэр маань юу болчих гэсэн чинь үжээ өнгөрөөд 2-7 онцсон байдаг.
шалгалтын хуваар нь олохгүй байсан чинь бүр тийж мэдээсэн да өөрөө тийм амар хайнг байсан байж намайг уучлаарай. Энэ чи ийм амар чухал зүйл байсан юм шүү дээ. Тэгээд яг тухайн үед тэгж бодсон яана. Надад яг тухайн үед ингээд амар нэг чухал биш байсан. Тэгээ би бүртгүүлэл ингээд хайцсан. Тэгсэн чи тэнд бүр заавал Мгм. шалгалт өгстэй. Тэгээд тэр чинь нөгөө нэг шалгалтаа өгнө. Хариу нь бас 2 сарын дараа гарна хүлээн. Тэгээд яг Өө ингээд бүх тийм юм болд юм тавцсан уу? амар тий. Ер нь нэг сар болдог байхгүй юу? Бүх юмнууд нь ингээд тавцсан юм хүмүүс байгаа да. Тэгээ тэр хүмүүсийн өмнө орж ингэчээд тэрэндээ амар юм Тийм. юу хаан Германчин хандаж бас яг мандаж надад ингэсэн. тохиолдсон. Одоо Тий. нэг Германд ингээд амар олон хүмүүс явдаг болсон гэсэн шүү дээ. Тэнгуүч ингээд Аха. Германд нэг шалгалт өгөх хэрэгтэй боллоо байхгүй юу? Тэгээд Германд Аха. хүлээн зөвшөөрөгдөж шалгалт нь болохоор ерөнхийдөө Монголд хоёр төрлийн шалгалт авдаг. Анза. Тэгээд нэг нь болохоор Goethe институтийн шалгалт, нөгөөх нь болохоор юу вэ? Австрийн нэг шалгалттай юм. Тэгээ За. хүмүүс болохоор нөгөө Goethe-гийн дандаа өгдөг байхгүй яа гэхээр нөгөө Goethe дандаа шаарддаг. Goethe-гийн институтийн сертификатыг шаарддаг. Тэгээд их сургуульд орох хүн бол ерөнхийдөө Т1 төвшөнтэй байх хэрэгтэй. Гэхдээ нөгөө гадаад Аха. оюутан болохоор B2 төвчний сертификат аваад очиод нэг жил студент коллеж сурангаа Т1-гээ аваад их сургуульд ордог. Тэнгүүд хүмүүс эндээс B2-ын шалгалт амар өөх хэрэгтэй болж байгаа. Тэгсэн чинь Мгм. Аусбилдинг хүмүүс яваад эхэлсэн байхгүй юу? Нэг хэдэн жилийн өмнө Герман Монголын Мгм. оюутнуудыг Аусбилдингтэй хүлээж авдаг болоод тэгсэн чинь Аусбилдинг нь болохоор B1, B2 төвшөнд хүлээж авдаг. Тэгээ тэр хоёр шалгалтанд Мгм. бүр ингээд олцоо олцсон заяа. Одоо 2 жилийн өмнө би өгч яхад бол бас зүгээр за өгч тийм үү би баг унах бах та гэж зүгээр бүтгүүлсэн заяа. Мгм. Тэгсэн одоо Мгм. ингээд яг сарын эхний өдөр 00 цаг болоод шалгалтын хуваар нь Мгм. нэгддэг байхгүй шалгалтын бүтээл нэгддэг байхгүй юу. Мгм. Тэгээд Мгм. гэсэн чинь би сая бүтгүүлэх гэж чадаагүй яг 00 болонгоос нь би бүр ингээд бүтэлийн пэйжээ нээсэн байгаа рефреш хийгээл орсон чинь ингээд цаалаад хэлэхгүй байна гэж гацсан заяа. Харин Би тий. бүхэл бүтэн Тэгж 8 үлээ. минутын турш оролдоод гацсаар хагаад болоогүй тэгээд нэг рефреш хийсэн чинь бүтэлийн дүрийг хавцсан байж яг. Ерөөсөө л 8 минут хэлсэн. Харин тийм. Тэгэхээр одоо яг ингэ шалгалт малгалт ч юм уу яг элчингийн загвар авах гэж алдчихж байгаа үед амар сайн писэн эрэхтэй шүү. Үнэхээр бүр яа үнэхээр хэрэгтэй байлээ гэ. Интернет бүр амар сайн газраас авахгүй бол. Тэгсэн тэгээд би яг нөгөө нэг яг тэр нэг сарын шалгалтын хуваарийг олж авахгүй бол надад амар хэцүү нөхцөл байдал үүсэж байгаа байхгүй юу. Тэгээд тэр шалгалтыг яах гэж өгсөн бэ гэхээр би өмнө нь нөгөө нэг D2 буюу бакалаврын визтэй яж байгаа. Тэгээ сургуулаа төгсөөд энд байлгүйгээр шууд Монголд татсан. Тэгээ Монголд 3 жил хагас амьдарч агаад буцаа Солонгост ирэхдээ ер нь зүгээр яг мөлтвийзтэй байсан. Мөлтвийз нь болохоор 1 жилийн хугацаатай. Тэгээд тэр чинь нөгөө нэг 3 сар дотроо буцаа заавал Монгол явах хэрэгтэй байдаг шүү дээ тий. Тэгээ тэр 1 жилийн маань визний хугацаа би визээ авчаад бараг тэр виз 1 жилийн визний хугацаа дуусахаас бараг 5 сарын өмнө Солонгост ирсэн. Тэгээ тэр визний хугацаа бас дуусгаад би буцаад Монгол очих юм бол одоо яг ND10 буюу сургууль ND10 нь болохоор Солонгос ихтэй сургуульд төгссөн хүмүүс 2 жилийн хугацаанд ажил хаянгаа амьдрах боломжтой тийм виз өгдөг байхгүй юу. Хүсхийн тулд заавалчгүй надад миний хүчинтэй хугацаатай Солонгос хэлний шалгалтын оноо хэрэг болоод байгаа. Тэсний миний өмнөх хөгжсөн юу чинь дандаа 2 жилийн хугацаатай шалгалт яйл үжид дууссан. Тийм байсан болохоор яг үл бол тэгэд энд 12 сард нь юу яачаад шалгалтандаа бүртгүүлчихэд Солонгос тэгээ буцаад нөгөө нэг визний маань хугацаа дуусаад Монголд очиод тэгээд яг шалгалт өгөхөөс 1 хоногийн өмнө Солонгост ирээд тэгээ би чи Инчон дээр сөүл дээр бууснаа Бусан руу яваад тиймд очиж шалгалтаа тэгээд бүр яа Улаанбаатарт өгчгөөсөн шалгалтаа заяа зүгээр л унанд муус дээр очиод өгчгөөсөн шалгалтаа өгөөгөөс олоод бүр хаа байсан ингэж амар их зартлалаад очиж шалгалт өгөх гэж ердөө л нэг шалгалт өгөхийн тулд ийм замыг тавлаа гэхгүй те тэр хэмжээгээр надад үнэхээр үнцэнтэй байсан тэр шалгалт. Тэгээд шалгалтаа өгөөд дэжгүй оноо моноогоо аваад тэгээд сая 4 шалгалтаа өгч шалгалтын хариуг авчаад Монголд визээ өгөөд Солонгосын элчинд уул нь эндээс шууд миний виз цалигдана гэж бодсон чинь сургуулаа төгсөөд 2 жил дотроо сургуулаа төгсөөд 2 жил болсон байх юм бол шууд Солонгосоос визийн төрлийг өөрчилж болно. Аялын визийн төрлийг 2-оос дээш жил болсон байгаа тохиолдолд заавал эх орон руугаа очих шаардлагатай. Тэг Монголд байгаа Солонгос элчин хамтжиж виз авах хэрэгтэй гэх. Тэгээд бас юу яасан Монгол явсан. Тэгээд хараа
Солонгос хүмүүс Монгол хүмүүс чинь Солонгос руу амар их явдсан шүү дээ. Тэгээд визний очор бүр амар Тийм. ихтэй. Аялын виз чинь бүр Аха. 80 хоног жиж гарч байгаа байхгүй юу? Тэгээ би бас айжсан ёо тэгж 80 хоногтой гэж бодсон чинь энэ чинь нөгөө нэг өөр визний төрөл учраас ажлын 20 хоног гэсэн. Тэгээд нэг сарын дараа виз гарсан. Тэгээд D10 гэдэг визтэй энэ төрсөн. Найз нь ирээд нэг 10 10 л хонж байна. М. Тийм Үгүй тэгээд юу яасан? солонгос чинь тэгэж цагаа интернетээс тэгэж авдаггүй юм уу? Эхлэнгээсээ вебсайтаас нь авдаггүй юм уу? Яаж авдгийг цагаа? Солонгос болохоор ингэдэг бид нарт нөгөө нэг виз мэдүүлгийн газрууд байдаг байхгүй юу? Солонгосын визний материал хүлээж авдаг аль биесны газрууд гэсэн үг. Тэгэхээр виз мэдүүлэгч байгаа иргэн шууд солонгосын элчин дээр очих уу? Виз мэдүүлгийн төвөөр дамжуулаад тэгээ виз мэдүүлгийн төв нь болохоор солонгосын элчин сайд руу бидний материалуудыг явуулаад тэгээд бид нар визныхаа хариуг л элчингийн тэр нөгөө нэг элчингийн ч биш тэр виза говчлөө тийм вебсайтаар шалгадаг. Энэ нь болохоор солонгосын бүх гадаашаа дотгошоо явж байгаа хүмүүс яг нэгдсэн тийм вебсайт юм байлээ. Тэгээ эндээс визний хариуг л хардаг. Визийг чи хүлээж авт, материалыг хүлээж авсан байна. Хянагдчихээн, шалгагдчихээн гэх төлөвлөлт нөөцлөлтөд явд юм байлээ. Тэгээд виз нь гарчгаа шууд эндээсээ. Тэгээд Би харин төлөөллийн бодоод газрууд айгүй хурдан явчихаар ямар сайн ингэ цаг нь ингэ бэлэн байж идэм юм байна гэсэн чи цаг гэж юм байдгүй юм биш үү? тийм чи яг очиод одоо тэр төлөөллийн газар чинь чиний материалыг хүлээгээд авсан өдрөөс эхлээл чамд тэд хоногийн дотор тэд хоногийн дараа виз чинь гарна гэл өгнө. Одоо болохоор аялын визнүүд 65 хоногийн дараа гарч илээ. Сургалтын визнүүд 20 хоногийн дотор. Тэгэл ингээд ийм цаас өгчдөг. Тэгээд виз Наад чи их зүгээр юм биш үү? тийм хүмүүс нөгөө Солонгос руу амар их явж байгаа. Гэхдээ бас нэг зүгээр биш нь юу вэ гэхээр тэр хооронд чинь миний гадаад паспорт байхгүй. Одоо аялын визийг 80 хоног моног гэхэр чинь гадаад паспортгүй яг л Монголдо 80 хоног хүлээх шаардлага гарчдаг. Тэгээд тэр нь одоо жоохон асуудал үүсгээд 60 болгосон. Тэгээд тэр нь дахиад багасгах. Урд нь бол бүр амар исэн. Би чи анх 2014 онд одоо бараг 10 жилийн өмнө ширж чадчихаа. Тэгэж амар удаа 14 хоногийн дотор л гарчдаг гэсэн виз. Тэгэж сар мар хүлээдэг байсан. Тэгээ нөгөө нэг хүмүүс амар их виз мэдүүлээд байгаа учраас нэлээд удаж байгаа юм тэр. Тийм байна. Наад чинь бол айгүй солонгосын энэ хүлээж авдаг юм бол айгүй зүгээр юм байна. Ядчил ингээд яг ингээд чи удаан хугацаанд хүлээж гисэндээ чи ямар ч асуудалгүй өгчөж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт одоо Германы чинь яг ингээд тодорхой хэмжээний дэ одоо жишээ нь сарын одоо нэг 50 цаг гарлаа гэхэд тэр 50-гүй авсан л бол би ингээд ахаад өгөх боломжгүй болж байгаа байхгүй юу бүр. Тэгээ Герман руу сургалтаар явхад ер нь хэр байд юм байна? Ямар юм хэрэг болт юм байна? Ер нь бол хэлний мэдлэг маш чухал. Монголч ингээд очсон байхад болно, очоод сурчна гэдэг үгээр айгүйх ингээд хэлгүй шахуу хүмүүс амар их яв гадаад руу. Тэгэл ингээд Герман руу бол юусоо тийм хүлээж авахгүй. Ингээд ямар нэгэн хэлний сертификат, хэлний төвшин бол заавал байх хэрэгтэй. Ямар зурмаар явж байгаасаа шалтгаалаад арай өндөр ч юм уу бага төвшний сертификат байж болно. Тэгээд хүмүүс айгүйх мэддэг нь болохоор одоо аутбилдингийг айгүй мэддэг болж байна. Тэгээ хүмүүс бас яагаад энийг сонгоод байгаа гэхээр аутбилдинг нь хурангаа ажил хийдэг хөтөлбөр ахгүй юу. Тэгэхээр ингээд тэр хүн ингээд тэр хүний амьдралын баталгаа айгүй баталгаатай санаа зовхон байхгүй. Эсвэргээрээ их сургуулиар явж байгаа тохиолдолд заавал нэг жилийн студент байлаад сурах хэрэгтэй. Тэр хугацаанд тэр хүн ажил хийхгүй. Бид нугасаа ажил хийх боломжгүй нэг жилийн хугацаа гарч байгаа байхгүй. Тэгэнгүүт эндээс хүүхэд нь өөрөө, та хүн өөрөө бассан мөнгө өгөх хэрэгтэй. Өгөх хэрэгтэй. Визэнд орохдоо тэр нэг банкны баталгаа шиг хэлж байна. Тэгээ одоо ингэ зөв визэнд орохдоо хэрвээ студент коллеж сурах байгаа бол их сургуулийн өмнөх студент коллеж сурах байгаа бол 11,800 евро илүү дээ. Шууд өгөх хэрэгтэй. Тэгэнгүүт тэрийг нь цаагаад ингээд цар болгон нэг жилийн хуваагаад цар болгоо ойлгоо нэг 980 евро ч юм уу тэр хүүхдэд буцааж өгдөг байхгүй юу? Тэнгүүт хаана чи хүүхд чинь тэр нэг сарын хугацаанд ажил хийх боломжгүй байхгүй юу? Тэр виз нь угаасаа ажил хийх ёсгүй төрлийн юм. Гэхдээ юу юм уу те Солонгост монголчууд виз нь угаасаа ажиллах боломжгүй нэл бүгдээ ингээд хийчихдээ штэ. Тийм хөдөлмөрийн юу амар ховор юм те зах зээл. Одоо шууд визний ангиллал нь болохгүй л чамааг ажил авахгүй юу те. Тэгээ германчууд юмыг дөрнийг ингээд яа та дагаж мөрддөг хүмүүс штэ. Хэзээ ч тийм гаргахгүй заяа. Тэгээд хэцүү юм байна тий. Тэгээ нэг жил нь өнгөрөөд их сургуулийнхаа яг өдөр курст орсон шүү дээ. Тэгэх юм бол тэр хүүхд чинь арай ингээд ажил хийх боломжтой болж байгаа байхгүй юу? Тэнгүүтээ 7 хоногийн 20 цагийн ажил хийх боломжтой.
Тэгээ ер нь бол сургалтын виз тийм л байдаг. Энэ ч гэсэн хэлний бэлтгэл 7 оны 20 цаг гэж л байдаг. Тэгэл би тэгээд тоохгүй тэгэл ажиллаждаг шүү дээ. Яг хоо тэгээд Германд Тэгс гэсэн бас тэгээд тоохгүй ажиллаж байгаа хүмүүс байгаа. Гэтэ тэгээд ингээ риск айгу унтдаг хэцүүлтэй юм тий. уу? Тэгээ дээрэс нь бас ер нь нэг юм баримтчилгаа гэдэг юм хувь амар бага байсан. Тэгээд оюутан байвал үнэмлэхтэй тийм хүмүүс бол тэгэл ажилчдаг байдаг. Тэгээд ер нь бол гайгүй байдаг гэсэн баггүй юу? Аха. Тэгсэн чинь сая одоо энэ юун гэж солонгосын ерөнхийлөгч тийм амар сонирн бодлоготой. Эний бодлого нь угаасаа нэг тийм надад болоод энэ солонгост амьдарч байгаа гадаад хүмүүст болоод солонгосчууд өөрсөнд нь бас жоохон таалагдах байгаа юм шиг лээ. Тэгээд нилээ юм дуу болгоод байгаа. Учир нь нөгөө Аха. солонгосын залуучууд өөрсдөө бидэрт ингээд ажлын байр амар хомс байна. Хөдөлмөрийн зах зээл юу нэг бага байна гэдэг тийм юм ярьсан чинь тэрний шийдлийг манай хүн юу гэж харсан бэ гэдгсэн чинь гадаад тийм хууль бус хүмүүс аягүй их ажиллаад байгаа байна. Тэдрийг явуулж гэж харсан юм шиг ба. Тэгээ бүр амар баримтчилгаатай болсон. Тэгээ бүр амар ядаргаатай. Тэгээ нөгөө нэг хөөхий бид нар чинь тэгэл уул нь би оюутан байж байхдаа нэг газар ресторан ажилладаг байж байхдаа ингээ гэрээ хийгээд тэгээд манай ресторан бас ингээд гадаад оюутан энэ ажиллаж байгаа гэдгээ бас цаашаа мэддэг хэвээр газрууд руугаа мэддэгдээд тэгээд би гадаад паспортон дээр энд ажилладаг гэд бүр юм одоо виз шиг тим юм ингэж наалгадаг байсан аахгүй юу? Сая нөгөө нэг анх удаа л энд чи аялын үедээ ирээд ажил хийж үзлээ. Тэгсэн чинь нөгөө нэг амар их баримтчилгаан энтертейн таарчдаг байгаа. Амар их тийм үе. Тэгэл нөгөө нэг эн тэнд ёо бид нар тэдүүлээ явж байгаа тэгж баригдлаа. Тим хүмүүс ингэж баригдлаа гэд. Тэгсэн чинь хөөхий нөгөө нэг хамт ажил хийжсэн оюутан хүүхдүүдийг маань хүртэл барьж авчаад тэгээд юм шорон шиг газар суулгаснаа 100 сая вон 2 сая вон өдрөд торгосон байна. Тэгээ бүр хүүе бүр оюутнууд ингэж байгаа юм болж мань чиг аяллаар явж байгаа хүмүүстэй зөв өвшөөлгөө буцаах юм. Тэгээд тэгснээ бүр тэгж бодож яахгүй. Эсвэл хөөе бид нар юу ингээд ямар ч юм гими юугүй зүгээр л энэ ажиллаж штэ. Нэгдүгээрт хоёрдугаарт бид хэд байхгүй байх юм бол одоо энэ гадаад хүмүүсийн явуулж байгаа ажлын байр тий энэ жижиг дунд үйлдвэрлэлүүд чинь ингээд таг зогсоор харагдчих чинь ямар сони юм бэ. Тэгээд дээрэс нь нөгөө нэг солонгос хүмүүс ч бас амар тийм ер нь амар дэжгүй хүмүүс байдаг байхгүй юу? Тэгж та нар одоо ингээд чи визгүй юм байна, ийм гэж тэхгүй. Аль болохоор ингээд ажиллаулахаар ингээд тайван бай, ингэн тэгэн энэ хооронд одоо үйлдвэр дотор бол өмнө нь ингээд шууд ажиллаж байгаа газар нь одоо хоол идж байгаа газар нь ч юм уу ажил хийж байгаа тэр ажлын байранд нь шууд орж ирээ барьдаг байсан байл та баривчлага хийж явдаг байсан байна. Тэгэл амар тэг түүнээс болж амар их хүмүүс би бэртэж гэмтдэг. Тэгээд бас их хүмүүс нас орж исэн. Намайг оюутан байж бас тийм хэрүүд аяах гарч исэн байхгүй юу. Тэгээ нөө цухтаарч агаад өндөр байлгаас үсэрдэг ч юм уу. Тэгээд гэмтчихдэг. Тэгээд бүр нас орчдөг тийм хүмүүс амар их. Тийм хүмүүс байдаг учраас нөгөө нэг одоо яг ажил хийж байгаа газар нь тэр ажиллаж байгаа хүмүүс нь ч гэсэн бизнес эрхэлж байгаа хүмүүс ч гэсэн өөрсдийнхээ ашиг бодож байгаа. Тэгээ дээрэс нь ажил хийж байгаа хэдийн хууль босч гэсэн энэ хүмүүс ч өөрсдөө гэсэн эрхтэй учраас энэ хүмүүсийн эрхгээд яг гэд нөгөө нэг ажил хийж байгаа газар нь орж иж баримтчилгаа бэлдсэн юм байна. Тэрийг би мдээгүй. Тэгээ тийм болсон байна. Сайжралтууд нь тэгж явагдсан байна. Нөгөө талаас болохоор шууд хүмүүс ингээд хэрвээ чи ингээд одоо иммиграшныхаа орж ирээд ингээд намайг барьцааж эхлэхээр болох юм бол шууд төв зам руу том зам руу гардаг болчих. Ийм зам дагуур зам дээр бол ерөөсөө ингээд хүнийг гүн байна. Тэр нэг аюултай бүс шүү дээ. Шууд машин дайруулах ч юм уу юм эрсдэлтэй очиж зам дээр гарчих юм бол ингээд асуудалгүй. Тэгээд хаана баримтчилгаа хийж гэнэ үү гэхээр нөгөө нэг ажил руугаа ирж очиж байгаа ажлын юм том автобуснууд байгаа шүү дээ тий. Шатлууд. Тэрийг шууд зогсоож байгаа барьж байгаа юм лээ. Ер нь ингээл метроны бодолцоод дээрээс ч юм уу тий. Тэгэл ер нь юм жоохон төвшөртэй ажилласан чинь би бас өмнө нь юусэн анзаарч байгаагүй. Тэгэл хаяа хүмүүс, визгүй хүмүүс ажил хийж байгаа. Тэгсээр энэ хүмүүст мэдээж шаардлага байгаа учраас би тэд ажил хийж байгаа. Тэгэл яг ийм өнөөдөр яг ийм юм болчих үү гэдэг тийм төвшөртэй амьдрах амар хэцүү юм байлээ. Тэгээд Япон бас яг ийм систем хийсэн шүү дээ. Японд ч одоо нэг токсик кино гэж би байсан байхгүй юу? Тэр нь болохоор ингээд ямар нэгэн чадвартай хүн Японд одоо тэр виза гарсан хугацаанд шинэ ажил хайх боломж олгосон виз гэсэн байхгүй юу? Тэгсэн чинь яг нэг Японд залуучууд ажилгүй байгаа дээр гадаад хүмүүс ажлыг булаагаад байна гэдэг шалтгаанаар токсик кино виз нь олголтыг бас амар бууруулсан шүү дээ. Бараг
бараг хүмүүс авч чадхаа болчих гадаад хүмүүс. Сонир л юм байна. Тийм бодлого гараад. Гэтэ ер нь Япончууд угаасаа солонгосчуудаас өмнө гой гой шийдвэрүүд гаргадаг. Тэгээд солонгосчууд чинь солонгосын шийдвэрийг амар сайн судалдаг арт түмэн баггүй юу? Бүр юм засгийн газрын бодлого энэ төр бүр айгүй сайн ингэж судалж эндээс ингэж кейс авдаг арт түмэн чинь солонгосчууд. Аха. Япончуудыг амар сайжруулж копиддаг газар ахгүй юу энд. Аа. Угаасаа тэрийг бүгдээ хүлээмжшүүлдэг. Солонгосчууд болохоор тэр асуудлыг гадаад хууль бус иргэдүүдээ багасгаад оронд нь өмнө нь одоо жишээлбэл би эндийн аргатай миний ажилд орох нөхцөл нь болохоор өөрийнхөө сурсан мэрэгчлэр яг тэр өөрийнхөө одоо тэр салбартаа л ажиллах хэрэгтэй байсан. Сайхныг хүртэх юм байсан юм шиг байна. Тэгээд одоо ингээд хууль бас иргэдийг багасгах зорилготойгоор энэ хүмүүсийг өөрийн хүссэн салбартаа ажиллах хэрэгтэй болгоцсон. Визийн шууд одоо би жишээлбэл энд за би имлэгт ажиллаа ч юм уу тэгэх юм бол шууд салбар харгалцахгүйгээр окей гэж сонгоод өгч юм гэсэн үг. Тийм болгож нээлттэй болгосон. Салбарыг ингэж багасгасан байснаар болоод ингээд хэлсэн. Тэгээд асар их хүмүүс харуулж байна. Монголчууд тэр тусмаа Солонгос тэгээд одоо нөгөө нэг гадагшаа сургууль сурах гал Монгол хүүхдүүд чинь ингээл амар судалгаа хийж байгаа шүү дээ. Тэгэхээр мэдээж гэр бүл хамаатан садныхаа хин нэг нь заавалчгүй солонгос байж таарж байгаа. Бидний нөгөө нэг хамаатан саднуудын хин нэг нь угаасаа солонгос амьдардаг шүү дээ. Тэгээд солонгосчин монголчууд ихтэй тэгээд монгол хүмүүс тасан зохицох нь амар сайн. Тэгээд бид нар ч өөрсдөө угаасаа солонгос хүмүүсээс гадна талаараа ингээд харагдсан тэр айгу адилхан төстэй очиад тэр нөгөө нэг одоо ялгарлан гадуулчих юм уу тий айрсан хүний тим юм дүртөх юм айгу багтай байдаг учраас дайчгүй. Тэгээд солонгос хүмүүс ч бас бид нарт айгу сайн монголчуудтай айгу хайртай юм шүү дээ. Тэгээд солонгосыг айгу сонгож байгаа. Тэгээд дээрэс нь нөгөө нэг ажил их боломж энтертэй оюутнууд ер нь мөнгө цуглуулдаг, өөрсдөө төлбөр төлбөрөө төлдөг гэдэг юмыг бусад гадаад орныг бодох юм бол солонгос айгу дайжгүй гэд оюутнууд айгу хэрдэг юм шиг байна. Тэгээд амар хийрсэн чинь нөхцөл бас ингээд хэцүү шүү дээ тий. Хэцүү байдаг. Тэр нөгөө нэг өмнө нь бид нар ингээд боломжийн гэдэг хэсгүүдийн талаанда ярьжсэн болохоос ш яг ингээд ажил хийх амар хэцүү байдаг талаар ер нь бол их ер нь ажил хэцүү. Гэхдээ бүр тэр нарийн ширгэнийг бол мэдэж ярьдгүй л байсан шүү дээ. Тэгсэн чи яг ирээл амар олоолаа шантарч гин. Тэгээд хамгийн гол нь надад бас яг тэгээд санагдлаа. Бөөнөрөө ирээд хамтдаа одоо нэг сургууль анх удаа цоо шинээр аюу олон монгол оюутнууд авчиж байгаа байхгүй. Тэгэл тэр дундаас хоёр нь харалж, бусдад нь дагаал харалж байгаа. Тэгээ би биэндээ ийм үлгэр жишээ өгч байгаа. Чи ганцаараа биш бөөнөрөө бүгдээрээ юм чи ингээ болно доо гэлээ. Ингээл ажил хийгээд олсон мөнгөө магадгүй Монгол зээлтэй ахын бол зээлээ өгөн. Тэгээ дээрээс нь сургалтын төлбөр төлнө. Энд байраа төлнө гэх мэдээж чанга. Тэгэхээр за угаасаа мөнгө цуглуулъя гэж одоо сургуулаа хайчдаг. Тэгэхээр хажууд хин нэгэн хүн харалцсан хүн байхаар нөгөөдхөндөө бас амар уруу татагддаг ч юм уу. Тиймэрхүү юмнууд аюух гарч байна. Тэгээд хэлний бэлтгэлд ирсэн оюутнууд сургуультай орж чадахгүй яг 2 жилийн хугацаанд шалгалтаа өгч чадахгүй тий. Тэгээд шантраад ер нь бол нэлээд хүмүүс аюух харалж ин тэгээ жоохон харамсалтай. Гэхдээ угаасаа л одоо амьдралын төлөө тэмцэж байгаа нэг арга барил нь ер нь бид нар одоо харсан хэрэгжин гэдэг тэр хүмүүсийг одоо буруутгах нь цаашаа тий. Гэхдээ айл болох ер нь визтэй тэгээд ер нь номер 1 зорилгоо аюул сайн тодорхой тавиад ирэх нь зөв юм шиг байна. Магадгүй чиний одоо хин нэгний хувьд те сурах биш яг мөнгө олъё, мөнгөтэй олъё гэж бодож байгаа юм бол хөдөлмөрийн визэр ч юм уу те яг юм ажиллах тийм зориултын юмар анханасаа хүсэж байл айгуу дайггүй санагдлаа. Тэгээд ер нь солонгост мэдээж боломжийн чи сурна хажуугаар нь ажил хийн сургалтын төлбөр төлж болно тий өөрийгөө хөрвөх хувцалж чадна болдог. Гэхдээ бас яг хэцүүгээ толох юм бол ажил олдохгүй байх ч юм уу тий. Тэгээд ажил хийн гэдэг чинь бас тийм хэцүү амаргүй ажил шүү дээ тий. Тэгээд дээрэс нь түүний хажуугаар бид нар хичээлээ тасалдуулахгүй авч явна гэдэг чинь бас амар том юм юу ахгүй юу? Учаартай ажил байдаг. Тэгээд ирчээвэл одоо тэгэж амар гоё бүх юм гоё болно гэж бодохгүйгээр ингээд за би ажиллах хэвээр ажиллаад мөнгө олно давхар би хичээлээ ерөөс апплодуулж болохгүй. Тэгээл нэг семестр ухарчаад юм болоод шууд улирал эхний бэлтгэл шууд улиралчдаг солонгос. Тэгээл дараа нь дахиад нөгөө хичээлээ үздэг. Тэгэхээр л ингээд оюутнууд тэр нь жоохон онцгүй санагдаад яадаг. Айгүй эхний бэлтгэлээсээ шантарч байна. Тийм байна да. Тэгээд надад яг
Надад бол одоо Тийм дээ. монголчууд гадаад Мгм. явахдаа амар яарад, хэтэрхий яарад хилээ сайн Тийм. сурахгүй явж байгаа тиймэрхүү юм болдог санагддаг шүү. Яг үнэ. Хилээ сурахгүй очиход бол ингээд арай бага анхаарал нь таниад арай Мгм. нэг юутай юутай хэлтий нэг юм тогтвортой гэх юм уу Тийм. Тэгээд ер нь байдаг яг хуу санагддаг шүү. надад бас яг хэл сурж ийн гэдэг чинь тэр улсын соёлыг багч гэсэн мэдэрч байгаа. Тэгээд хэл сурангаа бид нар одоо тэр одоо мэдээж яг солонгос хүмүүс ч юм яг монголчууд чиг шууд ингэж харьцаж барьж байгаа шээс нэг тийм хоорондоо харилцах ярианы техник энэ төр нь жоохон өөр байдаг. Тэгээд нөгөө нэг Мгм. одоо харилцаан дундаасаа бүх юмыг ойлгож байгаа ч гэсэн жоохон тийм эвгүй сэтгэл төрүүлдэг ч юм уу нэг тиймэрхүү юм хүмүүс амар их яд юм шиг байна. Мгм. Ойлгоогүйгээсээ болоод тэр нь амар хэцүү. Тэгэл ингээл давхар давхар шаналл өгöd өгдөг. Тэгээ хөлийн сураад ирэх юм Мгм. бол баг зэрэг тэр улсын соёлын сурчиж гин ийм хүмүүс ийм хүн нөхцөл байдал энэ үгийг хэлж ингэж ашигладаг гэдэг өөртөө мэдчихсэн тохиолдол. Цангуу тэр хүмүүстэй айлгалах нь айгүй амар болчдөг. Миний хувьд бас яг Мгм. Солонгост бакалавр эхний бэлтгэлээс ахуулаад бакалавр хүртэл ингээд нэлээд урт хугацааг бас яг хуу амжилттай шүү дээ, тий? Амжилттай дүүрсэн хүний хувьд бас яг харахад би Монголд нэг жил яг солонгос хэлийг сурцсан байсан. Тэгээд Мгм. солонгос хүнтэй хамт солонгос багштай солонгос хэл сурцсан байсан болохоор бас ирээд цангуу зөөлхөн байсан байж магадгүй солонгос надад. Тийм. Тэгэхээр яг анханасаа бүр огт цоош нэрж байгаа юм болохоор орчиндөө мэдээж тасна. Төрөний хэлсэн тэр чиглэлийг өөр янсаа дагаад сурах шумууд барааны уйлал тасгаж буй юм болно. Хажуугаар нь хичээлээ хийн. Тэ стресс ахгүй энэ бүгд. Тэгээд нэмэх нь ажил Тийм хийжүүд шүү. ажлын стресс орж ирнэ. Тэгээд энэ бүх стрессүүдийг хүмүүс дийлэхгүй байгаад байдаг. Тэгэхээр ер нь бол ихтэй хилээс орсон байх нь айгүй зүгөө их орондоо ээж авийнхаа хажууд тий зөөлхөн Мм. даваатай газраа тэгээд Тийм. яг явна гэж бодож байвал мэдээж шууд зэрэгтэй ирэх нь зөв гэхдээ аль болох ийм Бэлтгэлтэй. бэлтгэлтэй байх нь зөв гэж хэлгээд байгаа шүү дээ хоёлаа. Тийм. Тэгэл одоо жахаа герман хэл аймагсан сурсан. Тэгээд германд бас ганцаараа биш шүү дээ тий тэнд хамаатан садын хүмүүс байгаа. Тийм. Тэгэхээр Манай дүү байгаа. цэнгуу юм гоё юм догтлолтой явж байгаа ах тий. Бас яг анх Тийм. цааш Тэгээ энэ чинь нь бас юу ч мэдэхгүй явж ивэл бас ингэ жоохон шаналж тийм. малах юм байна шүү дээ тий. Айдас юм уу тиймэрхүү юм уу Тийм. байна гэсэн үг. Тэгээ яг чиний саяны хэлдэг бас яг үнэн ингээд одоо манай герман хэлний болохоор өөрөө герман сурсан, магистр доктороо хийсэн германы Мгм. талаар аягүй сайн мэддэг хүн болохоор биднэрт бас ингээд зөвхөн хичээлээ заах биш германы талаар, соёлынхаа талаар, уламжлалынхаа талаар хүмүүс нь ерөнхийдөө ямар байдаг хүмүүс гэдэг талаар аягүй үнэн зөв бодит мэдээлэлүүд өгч байгаа байхгүй юу. Тэнгүү чинь бас ингээд бид нэр аягүй хайцангуу сэтгэл зүйн бэлтгэлтэй явж байгаа байхгүй юу. Тийм. Тэр бүр амар чухал юм үлээ. Яг ингээд хэл мэдхээс гадна яг тэр нөгөө нэг энэ хүмүүс яг өдөр тутамдаа яг ямар амьдралын хэмнэлтэд яаж амьдардаг гэдгийг Мгм. мэдэх те. Тэгээ нөгөө нэг Тэгээд үг нь хүртэл одоо монголоор хичүүлэх юм бол амар эвгүй сонсогддог солонгос хүмүүс анх ингээд чи аа э, ингээд хамгийн энгийн жишээ хэлэхэд л одоо чи алин мэдэж мэдхүү гэж хэлдэг хүмүүс ахгүй юу. Тэгээ тэр нь чамааг урд өмнөх амьдралдаа алин мэдэж үзээгүй гэж доромжилж байгаа хэрэг ерөөсөө биш. Гэхдээ монголчууд аа ихэнхдээ тэрийг яг тэгэж хүлээж авдаг. Тэгэхээр аа тэр хүнд одоо дургу болчдөг ч юм уу те. Энэ одоо дандаа ингэж яхаа аа аюу ядаргаатай. Тэр болохоор яг үнийг хэлэхэд чамааг илүү мэдхийн тулд асууж байгаа асуулт. Чамтай яриа үтгэхийн тулд хамгийн ихний одоо энэ үсийг хагалж байгаа асуултууд нь дандаа тэгэж эхэлдэг ч юм уу те. Энэ бүгдийг аа ингээд тий одоо цаашаагаа ярилцгаад би чамайг сонирхож байна гэдгийг илэрхийлэхийн тулд хамгийн энгийн хэлбэрээс эхэлдэг. мгм. Өө би алим идэж мэдхүү гэдэг юм бид нар ингээд мэдхүү гэж солонгосоор асуучдаг. Тэрийг бидрээ тэгэл ойлгочдаг. Гэхдээ яг орчуулах юм бол зөв. Гэхдээ ер нь бол чи алин мэдэх туфтаа юу гэдэг л асуулт ахгүй юу? Тэгээ Мгм. тэрийг цаашаа өөртөө мэдчихээрээ өө би алин мэдэх туфтаа тэгээд ер нь бол яг ингээд өглөө болгон алин мэдэх гэж хичээж байгаа. Энэ нь ингээд бидний эрүүл мэндэд айгүй сайн юм билээ мэлээ гэл тэгэхээр ярианууд ингээд үргэлжлээд явдаг. Тэнгуут ингээд яг Мгм. монгол хүмүүс мэдэн мэдхгүй гэдэг нэг хоёр үгээ шууд ингээд хаагаал тий. Тэгэл Мгм. тэр хүнтэй харилцаа нэг юм болцдог ч юм уу. Тэгээ тийм байдаг. Тэгээ мэдээж эн чинь хүний газар амьдарч байгаа бидрээ аль болох найрсаг тэгээ дээрэс нь яг ингээд одоо тухайн орны хүмүүс бол бидэрт хамгийн том туслагчдаар байдаг. Би тэгж боддог байхгүй юу. Мгм. Тэгээ дээрэс нь солонгос хүмүүс бас харсангуу надад бол амар юм нээлттэй. Тэгээ тийм найрсаг тустай хүмүүс шиг санагддаг.
Ер нь тийм юм ямар ч ээ. улс руу явж Тийм. байгаа байсан гадаад хүмүүс төр улсынхаа хэдийн мэддэг, соёлын мэддэг байх юм бол очоод хүмүүстэйгээ харьцахад хамаагүй амархан байдаг болохоор энэ тийм нэг ч гэсэн юм ингээд түүхэхгүй байна гэдэг чинь явандаа айгүй стресс хэмндэг гэх юм уу? Тийм. Энд нөгөө нэг амар амьдарч байгаа хэрнээ Солонгос хүмүүстэй амар дургу болсон монгол хүмүүс амар их гэдэг юм байна. Тэгээд би Мгм. яг го тэрийг би яг тэгээ тэр хүмүүсийг ингээд ажиллахаар хэл энэ төр аягүй сайн мэддэг хүмүүс биш байдаг. Солонгос хэл сайн мэддэг хүмүүс биш. Тэгээ би болохоор өөрөө бүр яг их сургуульд сураад багш нараас үг сонсоод өөрийнхөө хүүхдүүдтэй хамт байсан тийм хүмүүс болохоор юу нэг яг солонгос хүмүүстэй хайртай. Тэгээд монголчуудтай ч Аа. хайртай. Тэгээд энэ хоёр хүмүүс хоорондоо ингэж би биендээ дургуй ч юм уу ийм байдлаар үүсгээд хэрэггүй бах гэж боддог байхгүй юу. Мгм. Тэгээд яг ямар хүмүүс амар их асуудал үүсгээд байгаа вэ гэхээр амар богино хугацаагаар солонгост ирсэн аялын визтэй ажил хийж байгаа хүмүүс ч юм уу те. Нэг хэсэг жингээл юм Мгм. басан шүү дээ. Ингээд захирал махалтайгаа хэрэлцдэг. Эсвэл нөгөө нэг монголчуудаа ажил зөрчилж гин гэдэг нэрэлтээр нэг нэмээга цалингийн авч идээд явцсан байдаг. Тэнгуут нөгөө монголчууд нь нөгөө нэг захирлаа ч юм уу үзий ядаад ундаг ч юм уу тиймэрхүү аваад байдаг. Тэгэхээр ер нь хүний нутагт би биендээ хайртай байх хэрэгтэй монголчууд. Тэгээд ер нь тэгдэг шүү дээ. Аль болох монголчуудаас хол Мгм. агаараа энэ төргээ тэгээд байдаг. Гэхдээ Тэгээ энийг одоо тэгээ ер нь яг эсэргүүцэх тэгээд нь цаашийн. Гэхдээ аа. бас хитрхи ингэж ойрхон байх угаасаа боломж байдаггүй. Би энд удаан амьдрахад тэгж амар Аа. байнга уулзаад ингээх ямар ч боломж авахгүй. Гэхдээ би биендээ Аа. дэмтэй явах нь зөв. Хитрхи ингээд Аа. бүр ингээд амар болоод ингэх нь бас тийм яах. Тэгээд яг хувь хүн болго өөр өөр ингэсэн юм ажил амьдралтай байгаа юм чи яг тэрэнд зохицуулаад амьдрсан зүгээрх гэж бодчих. Тэгэхээр нөгөө нэг яг ингээ бөөнөрөө олуулаа хамт байдаг монголчууд энэ төр айгу асуудал үүсгэж байдаг хамт амьдардаг хүмүүс чинь. Тэгэхээр аль болох тустай гараа бие дагаад амьдрах нь зүгээр шүү. Тэ? Би болохоор нөгөө нэг симфони манай сургуулийн Япон Аха. биш Монгол симфониэр байгаа шүү дээ. Тийм. Тэднэр ер нь ингээд алхан дээр нь бөмбөрч байсан болохоор яа. Тийм. Гэтэ ер нь бол яг манай ээж намайг солонгос явуулах гэсэн шалтгаан чинь ер нь бол наач нь шүү дээ. Айгуу хэцүү. Мгм. Яг тийм байт юм байна. Тэгээд би бас өмнө нь юусаа ойлгож байгаагүй. Яг тэгээд би сургуулийнхаа царын ганц бакалаврын гадаад оюутан байсан. Тэгээд ер нь Монгол оюутан амар ховор байсан байхгүй манай сургуульд. Тэгээд манай хотод ч гэсэн монгол хүмүүс ховор байсан. Гэхдээ ганц хоёр найзууд бол байгаа. Тэгээд тэдэртэйгээ гоё найзалцдаг. Билээ дотоороос асуудал үүсэхгүй найзалдаг. Тэгээд одоо энд монголчууд амар их болсон ч бас дараа ярихад гоё гоё сайн сайн жишээнүүд зөндөө байна уу? Юу одоо хоёлаа ч бараг хэдэн минут байд амын 88 Дараа минут цаг болчихлоо. юм тийм. Окей, тэгэл тасаж мастаар хэлхий цаг болдог бах тий. Тэг баха. Гэтэ ер нь нөгөө нь юу юм шүү. Ярианыхаа нөгөө дундаас нь дундлынхаа хэсэг яриад явах уршаад зөвлөлтөөр ч юм уу. Үгүй нэ за би хасаа яг бодчихлаа яг тэгэж эхлээд гоё шавж бож ирсэн ч хүмүүс аяа сонирхож магадгүй. Эхлээл сурах гэж ивэл гэх юм бол би сурахгүй юм чи ингэ сонсохгүй гэж байгаа байхгүй тий. Харин тий. Зүгээр яг Өөхтэй энэ юу заяа. аха. Юу. Миний бас Япон явсан шалтгаан би Япон шатаас гадаад төрхөөрөө ялахгүй гэдэг шалтгаанаар би Япон явсан гэхгүй юу. Яа. Тэгээд ингээд миний хэл сайн байсан болохоор бас яриач ялахгүй. Тэнгүүд ингээд би гадаад хүн ингээд ямар нэгэн туслалцаа ч юм уу би алдаа гэх юм бол би гадаад хүн болохоор ийм хийсэн шүү гэдгийг мэддүүлэхийн тулд Японд нэрээ ингэж хийж юм уу нэг юм ганц нэг юм хэлж өөрийгөө гадаад хүн шүү гэж ойлгож байгаа хгүй юу тэднэр. Аха. Тэгэл би эндээ ингээд дуртай байсан. Аха. Тэгээ Монгол руу буцаж ирсэн чинь хүмүүс намайг гадаад гэж бодоод амар их хямдсан. Би чигээр амар яг явах гэж харагдсан шүү дээ. Хөөе тэр за таксич явах уу. За таксиг одоо бүр дүүвч гэж бодъё заяа. Би энийг удаа найстайгаа гандаа ордог байхгүй юу. Тэгж байгаа дээр нөгөө төв гандаа ордог байхгүй юу. Ороод манай найз нөгөө том босомлог хараад ингээд нэг мөрөгдөг штэ. Би харж байгаа л дагаад мөрөгсөн байхгүй юу. Тэгсэн чинь гаднаас нэг харуулсан олтой хүн гүйж ирээл заяа. Над руу хараад манай найз руу харснаар та энэ хүнтэй хамт яваа юу гэсэн чинь манай найз над руу нэг гайх цаашнаас нөгөө хүнтэй хараад чи яасан гэсэн чинь гадаад хүмүүс 10,000 төгрөгийн такс төлсөн. Юу би сонсоод би монголчтэй гэсэн чинь би монголчтой гэсэн чинь яах нь Японоос
Тэгээ ингээ айгу муухай харснаа ёо. Яа. Яа. Өчтэй Яа. юм бэ. Гадаад хүмүүс харахтай Тэгээд таас такс төлт юм байна тий. Би өстө мэдээгүй шүү дээ. Жанраас руу ороход үгүй гадаад тас хүмүүс болох гадаг тий. ёсгүй байхгүй юу? Гараад худлаа хийж мөнгө аваад байгаа байхгүй юу? Харин тийм баха. Тэр бүр яасан гэж Яа. бүр гал Надад амар ер юм нь тий. ийм аюу олон цагаар Яаж тэгээ ч ингээ юу. буяа гайхаад исэн байхгүй юу? Ямар ч нэг гадаад хардаг гэдэг чинь Монголд тийш байж бодоод исэн. Тэгсэн чинь ингээ нэг миний хувцлалт амар ягтун болчихсон байсан юм байлээ. Ерөөсө хувцлахаараа ялгаад исэн юм байлээ би. Нэг Японч амар халуун амар чиглэх болохоор ерөөсө бариу хувц өмсөхгүй шүү дээ. Дандаа юм Аа. болохоор нэг тийм салхиссэн бүжгүүнтэй хувц гэх юм уу? Тийм хувц Үнэ өмсөв. Би найзаа. яг тэрийг авсан болохоор яг тийм хувцтай явж исэн. Тэгээд Үнэ найзаа. Яг тийм тийм байна. өөрөөс зөндөө юм уустай тий. Тэр их явсан гэж чинь нөмөр унсч явсан. Нөмөр унсан баггүй яа. Аха. Тэгээд би ч нөмөр унс чадахгүй юм гэж манай найз над руу загаал. Энэ хүн хөдөлгөөтэй мөр унуулсан шүү. Гэсэн чинь наагаас гадаад яваад. Тэгээ Тэгээд найз чамд бодлоо. Яг гадаад хүн хэлж байгаа шиг энэ хүн энэ төр гэх. би яг дөрөнд зөө хөлөө тавьсан чинь нөгөө нь бэжтаа гэж над руу орсноо чи гадаад хүн нөхөр үгүй би монгол хүн гэсэн чинь монголоор ярьж юм уу? Монголд найзаас орсон гадаад ирэх болсон. Иргэний үлгүүнд авч явж байгаа юм биш үү? Тэгээд ийм хүн болоод байгаа маань яг сүүлдээ юу гэсэн гэж Япогийн дэргэд зогсох юм бол ер нь гадаад хэлтэй харагдана. Энийг юм бол тусгай юм яриад энийг юм бол бүр төвшин сайжаа харагдана. Хэмжлээ юм байсан. Ер нь сая яг тэгсэн штэ бас. Өмнө нь нөгөө нэг хүмүүс намайг солонгос хүмүүс бүр ингэж яаж яриад нэлийн удаан мэдснийхаа дараа нөгөө нэг оюутнууд гэдэг ус ахгүй дараа нь багш ингэж за эрс бүртгэн гэж нэр дуутахаар намайг чи ямар сонир нэртэй ингэж мэддэг. Ерөөсө гадаад гэж толгойд нь буудгүй. Би гадаад хүнтэй гэхээр ингээ хурд тэгдэг ус ахгүй юу. Тэгсэн чинь би сая нөгөө нэг бусаан чалгалт өгөх гэж очиад би урд өдөр нацсан. Тэгээд нэг л бусаан очиж байгаа юм жаа далаа малайг үзье гэж одоо далаа юм гэдэг амар тийм ойрхон. Тэнд ойрхон юм гест хауст ороод томчигээд тэгээд бас амар зоригтой ямар ч юм утасны дугаар муугаар юу ч байхгүй гар явж байгаа хгүй би. Таат март байхгүй. Тэгсэн чинь солонгос бэлэн мөнгөтэй заяа. Солонгост бүр ингээ бэлэн мөнгө авах байлсан. Дандаа картаар үйлчлүүлдэг юм гадрууд амар болсон байна. Тэгээд би миний утас нөгөө зөвхөн ийсийн дэмждэг. Тэгсэн чинь гадаад пассворттай хүмүүст ийм юусын бит сим л өгнө гэд. Тэгээд тим сим аваад ч яхаа миний утас дугаас авахгүй гэж юм. Тэгээд зөө. Буцаад дугааргүй тэгэл солонгос хаач wifi айгуу сайтай хаач бүр интернет айгуу сайтай очиос нэг санаа зовлоо тэгээд буцаан буцсан. Очиад нөгөө гест хаус дээр нэ бүр орой очиж байгаа шүү дээ. Захиалга махалга өгөөгүй. Захиалга өгөх гэсэн чинь заавалчгүй нөгөө карт утасны дугаар муугаараа холбогдож нөгөө баталгаажуулах код энэ аваад. Тэгээ ороод өрөө байна амар. Өрөө шиг гест хаус ороо байна гэдгсэн чинь тэг хүмүүр амар гайхаад. Тэгээд намайг ямар ч захиалга өгөөгүй хүрээд ирсэн үг гэдгсэн чи тийм ээ захиалга өгөөгүй өнөөдөр ханж болох уу гэдгсэн чи чи солонгосоор ямар сайн ярьдаг гэж байгаа. Би барыг дотроо бүр өөр үрээд. Би гадаад гэдэг нь мэдээлчихлээ шүү дээ ухааны юм бод. Тэгээ би хамгийн гол нь мэддэхээс аргагүй утасны дугаараа хэлчих ингээд орж ирсэн хүмүүсээ бүртгэн гэдгсэн чи би утасны дугаар байхгүй. Тэгээ би очиж шалгаанаа хэлээд ийм юм болсон. Тэгээ би маргааш шалгалт өгөх гэж байгаа гэсэн чинь хаа заа. Яг ганцхан л ор байна. Энэ ор чамайг л хөдөөдөөсөн байл та. Тэгээд ороод тэр бүр амар гоё юмсан. Тэгээд тэгээд түрүү зүүн чинь амар их солонгосчууд Монголд аялаад ирсэн шүү дээ. Тэд нар ер нь ихэвчлэн дандаа хөсгөл гадаа явж ирсэн байхгүй юу? Тэгээд манай дүүгийн найз болоо бид гурав бас хөсгөл явж тараад. Манай дүү чинь надаас амар өөртөө амар өндөр өсөн дурцгаар жоохон боор тий. Тэгээд бид гурав ингээд нөгөө бацаа айлсаа дээл бууж аваад өмсгөөсөн. Зураг авах гад. Тэгээ явж ирсэн чинь хүмүүс бүр ингээ амар улаан тайм заяа бид гурыг харснаа хардаа гадаадууд яг чинь дээл өмсч зогтгол юм бэ.
Ядчих Монгол яг хүмүүс чи үгүй өөрсдөө дээлтэй. experience Өөрсдийнхөө дээлийг зүнхлээ явдаг штэ. Та гороо ингээ хүний дээл буугаад үнсэн мэддэгдээд байгаа хгүй. ёо тэгээд яг анзаарсан ингээ монголчууд ингээ амар хамаа намаагүй ярьд юм ингэж бодсон. Аха. Ярина Шууд хэрэг. шууд заагаад ингээд өөсөө ясныг ойлгохгүй юм чи гэж бодсон маш шууд заагаад хардаа гадаа түншээ чи. Тэгээд тэргээ бүр үнэн дороор ярьж байдаг нэс. Ой одоо нэрээ болохгүй. Монголд байгаа гадаад хүмүүс чинь бас монголоор аягүй сайн ярьдаг болсон нэлээ. Найз нэрээ юу ясч нэг солонгос хөрх юм Монголд ирээд удаагүй байж байгаад ихтлгүүрт уцаа алга болгосон гэд. Тэгээ За. нөө ихтлгүүр чинь Чингэлтэй дөрөвт харьяалтай байдаг. Тэгээд манай найз 10 жилийн манай найз Чингэлтэй дөрөвт цагдаа тийм ажил хийдэг байхгүй юу? Тэгээ над руу залгаад найзаа энэ юу гэдэг юм бэ? Хочуудаад өгөөч гэсэн чи хөөрхөн амтаа iPhone 13 Pro Max байсан. Тэгээ уцаа алга болгочлаа. Бас ихтлгүүрт явж байгаа тэгээд. Тэгээд хамгийн гол нь уцаа алга болгочингуудаа ингэ мэдгдсэн гэсэн. Тэгээд мэдэгдээд ямар ч хариу ирэхгүй болохоор нөөрөө миний уцыг олсон юм уу та нар гэд хайж иж байгаа тэр ингэнэ. Тэгээ би олохгүй шүү дээ. Уучлаарай манай тийм байдг байх шиг. Тэгээ би найзтай хэлсэн чи байх бай найзаа олохгүй ихтлгүүрөө хулгаач нар чинь тэгээ аваа явчихдээ. Тэгээ яж итгэлийн усан ихтлгүүрийг чинь камер ингээд камер 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 гэдэг юм чинь ер нь аль нэг юм 3 сармаар хадгалсан байж ах хэрэгтэй тийм ээ шүү дээ. Ийм ой санамжтай. Тэр тэгсэн чинь 3 хоногийн дотор бүхнүүд нь устцдаг гэнэ. Тэгээ бүр цагдаа нар нь мэддэг. Тэгээд олох ямар ч боломж авахгүй гэд. Тэгсэн чинь хөөх юмд надад амар нөгөө солонгос чи амар тайлбарлаад би яг ингээд 3-аас 4 давхрын хооронд урсдаг шатаар ингээд явж исэн. Тэгэхэд миний карманд байсан. Тэгээ миний нөгөө гарын карманд болохоор ингээд гарын тос байсан. Би гарныхаа тосыг аваад эхлээд ингээд уцаа барьж үзчихэд утас энд байна гэд. Тэгээ би гарын тосоо аваад гараа тослоод тэгээ тосоо хийчээд тэгэл би карманда нөгөө тосоо хийгээд бариад явж исэн юм шиг байна. Тосоо хийлгээд карманда үзсэн чинь нөгөө уцсан байгаагүй гэд. Тэгэл Юу амар амар уух юм бэ? байсан. Тэгс тэг алга болох Би амар. нэг уцаа алга болгоод солонгос хүн надад олж өгсөн ш нэрээ. Ямар үгүй. Би юунд явж байгаа юу л Шангрилад явж байгаа би ингээ юм үзэж байгаа дуцаа ингээд нэг сангуун дээр тавиа яваад гэх юм байл та өөрөө анзаараагүй. Тэгсэн чинь миний араас явж байсан нөгөө солонгос хүн яг Монголд юм болдог гэж мэдээд ингээ яг чинь ингээ намайг хүлээгээд ингээ миний уцыг барьсан таах чи. Яа зүгүрхий. Тийм гадаадд явж байгаад юм алдахаа амар муухай мэдрэмж хаа. Тэгээд манай монголчууд бас энэ тийм хүмүүсийн гадаад хүмүүсийн юмыг олж болох юм бол буцаагаад гоё эзэнт нь өгөөрэй. Би бас солонгос зөндөө бол юм алдаж байгаад эргүүлж олж исэн туршлагатай. Тэгээд ер нь бол солонгост хүмүүс хүний юмд хүрдэггүй. Бэлэн мөнгө байсан ч авдаггүй. Тэгэл гудамжинд орхидог тэр чиний юм биш л биш гэдэг тийм дүрмээр ханддаг байгаа. Үгүй. Одоо өндөрлөхөө. За тэгээ да. За сайхан ярьлаа. Харин сайхан ярьлаа. Баярлалаа. Одоо гоё сонирхолтой байсан гэж найдаггүй тий. Тэгээд энэ хүртэл сонсон бол тий энэ хүртэл дээрээ сонсон бол маш их баярлалаа. Эхний манд дугаар энэ түрээд өндөрлж байна.